яг дэлхийн нийт дээр энэ хиймэл дагуул ямар хатуу өрсөлдөөнтэй энэ бол амар өндөр өрсөлдөөнтэй маш ширүүн өрсөлдөөнтэй бизнес. IoT-ийн гарааны компаниудын тэрээр болохоор бүтэн шийдэл дээр биш шийдлийн дотор байгаа чухал хэсгийг гүйцэтгэх чадвар дээр тэрийг үүсэж байгаа. Одоо ингээд бүх машинуудын ингээд зам дээр ингээд сенсоруудын RFID-г нь уншингуудаа тэр датануудын аналитикууд ажиллаад тэгээд төвжирлээ богдуулна ч гэдэм. Нүүрсээ зарахгүй толгоогоо зарах юм байна. Эцэг амар генерал байгаа зү. Тий. Түр генерал байгаа зү. Тэр толгой бол ганцхан монгол хүн ч толгой байхгүй шүү. Бүх хүмүүс толгой бөнөртэй шүү дээ. Тэгэхээр бидэрт яг тодорхой зорилттой юм гэдэг тавиад. Тэгэхээр монгол хүнд яг юунд тохирох юм гэдэг тэр бол шал дэмий асуулт байхгүй. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Seven-Os podcast-ийн ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарт ер нь энэ удаагийн цуврал маань стартапын талаар ярьж байгаа. Стартап тэгэнгүүт стартап гэд бодохоор хүмүүс бид нар ч гэсэн юу гэж боддог вэ гэхээр дандаа л програм хангамж, софтвер гэж илүү төлхөө боддог болвол өнөөдөр биднэрт нэгэн онцгой зочин маань ирсэн байгаа. Энэ хүн бол Arigus гээд адууны GPS зохион бүтээгч. Баталзын ах маань байна. Баталзын ах маань болохоор IoT технологийн инженер. Олон улсад нэлээд олон газруудад ажиллаж исэн юм туршлагатай IoT инженер байгаа. Бидний урилгыг хүлээж авч подкастт орж байгаа танд баярлалаа. Баярлалаа. Ер нь надад аягүй сонин санагдаад байгаа. Монгол хүн ингээд GPS зохион бүтээгээд тэр дундаа адууны GPS гэж зохион бүтээгээд тэгээд тэрийгэ нэвтрүүлээд бүтээгдэхүүн болгоод ингээд Монголдо туршаад цаашлаад ер нь олон улсад гарах зорилготой ингээд хийгээ явж байгаа гэсэн. Тэгэхээр хоёлоо товч ерөнхийдөө ярианыхаа их хэсэг дээр Arigus-ийн талаар нэг товчхон яриад Arigus үнэхээр бусад дэлхийн энэ GPS-үүдээс юугаараа онцлог юм ямар онцлог технологиуд тэнд ер нь шингэж хийв. Тэгээд хэрхэн одоо ажиллаж байгаа вэ гэдгийг энгийн хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлал. Тэгэхээр ер нь яг манай монголчин газар нутаг бол их өргөн уйдам. Тэгээд 70 орчим хувийн бол сүлжээгүй. Тийм байдаг. Тэгээд манай хөдөө бол ажиллах хүчин хоортой залуучууд бол боловсрал хот чиглэдэг. Энэ тохиолдолд одоо энэ адуу малаа хянах ийм юу бол бас сайн хөгжөөг байдаг. Энэ зөвхөн ганц манай Монголд ч биш дэлхийд бас нэлээ хөгжөөгүй хоцрогдсон одоо салбар юм байна тийм утгаараа яг нөгөө талдаа шууд ингээ хиймэл дагуултаа бидэгээ дамжуулаад тэгээд энэ байршлын алчтаа хөгжөөдөг ийм бүтэн шийдэл хөгжүүлэлт бол бас IT-ийн бас нэлээ часаа шаардсан ажил байдаг. Тэр утгаараа таны асуусан онцлог гэвэл тийм байгаа. Технологийн хувьд бол гарааны компаниуд дээр бол нэг асуудал байдаг. Тэр нь болохоор зэрэг одоо app одоо хөгжүүлэлтийн мэдээллийн технологийн веб талын хөгжүүлэлтийн дээр бол ерөнхийдөө хууль эрх зүйн орчин ойлгомжтой тэгээд санаа нь гараад ирвэл хөгжүүлэлт хийхэд сорилт их бага байдаг. IoT дээр болохоор зэрэг саяны ярьсан хэсэг дээр нэмэх нь дахиад дэд бүтц сенсоруудын тэгээд сенсор өөрөө та их зөв хэлсэн батарей сорилтууд нь ингээд улам л том болоод эхэлдэг. Тэгэхээр яг хүнд өнөөдөр одоо манай адуучин хүн ингээд адуугаа яг тэнд байна гэд өөр сүлжээ мүлжээгүй уул тайг дотор байгаа адуугаа ингээд харж штэ тий. Энэ нь яг хэрэглэгчийн хувьд бол тийм энгийн юм шиг мөртлөө хэрэглээг нь мэдрэгдэж байгаа. Яг артталт нь ажиллаж байгаа тэр сорилтууд саяны тооч эдгээр бол асар хэцүү шийдлүүд явж байдаг. Энэ дээр бол яг хиймэл дагуулаар дамжуулаад адуу малын трак хийдэг яг зориултын хөдөө аж ахуй зориулсан төхөөрөмж бол хийдэг компани бол гарын 5% сэтгэхгүй байдаг.
Энэ нь бас яг энэ технологийн сорилттой холбоотой хэцүү хийцтэй холбоотой юмуд байдаг. Зүгээр яг зарим газрууд бол ингээд чингэдэг тоног төхөөрөмж хяндаг трак хийдэг төхөөрөмжүүдийг аваад боогоод ингээд зүгээд ашиглаж байгаа юмуд байдаг. Бас болохгүй ч байхгүй. Гэхдээ яг зориултын юм бол арай өөр. Бидний одоо төхөөрөмжийн дотор бол яг хэдүүд алхаж байгааг нь тоолж байгаа. Тэр тэгээд төхөөрөмж рүү хадууныхаа дээдлэлт нөө хажуу талдаа орчуу доошоо орчуу гэдгийг хэмжиж байгаа. Тэр бүх мэдээллүүдээ бол яг энэ мэдэн дээр өгч байгаа жишээлбэл. За хамгийн их том сорилт бол мэдээж яг тэр төхөөрөмжийн одоо хавтангийн загвар байгаа. Тэгээд тэн дээр бол одоо богино дэлгүүрээр радио дэлгүүрээр 500 км-ийн дээр угаа нисэж байгаа маш өндөр хурдтай нисэж байгаа хэмэл дагуултай мэдээлэл солилцсон. Мэдээж асуудал одоо proprietary одоо чип ашигладаг. Proprietary чип нь бол хэмэл дагуулын тэр компани хангадаг. Гэхдээ яг эцсийн төхөөрөмжийнхээ хавтангийн загварыг бол бид нар өөрсдөө хийдэг болохоор энэ дээр бол тэр компанид бол оролцдог. Тийм ээ. Тэгэхээр зэрэг хэрвээ жижигхэн инженерийн шийдэл дээр алдаа гаргавал ерөөсөө холбоо барихгүй. Энэ хурдтай тэр хол үж байгаа төхөөрөмжтэй. Тэгээд дээрэс нь маш зөв хийх бол нэг мэдээгээ өгөх гээд хамаг батарейгаа сорчин тийм үү. Тэгэхээр зэрэг бид нар манай компани нэр нь Ephemeris гэдэг байгаа. Ephemeris. Ephemeris гэдэг манай Argus төхөөрөмжийн дотор байгаа нэг технологи бид нар бодож өгсөн компани нэр байгаа юм. Тэр нь болохоор бидний хийсэн нэг тусгай алгоритм байдаг. Тэгэхээр тэр алгоритм бол зэрэг хиймэл дагуул яг хэдэн цагт бидний дээр ирэхийг тооцоолдог алгоритмыг Ephemeris гэдэг. Тэгээ бид нар болохоор энэ хиймэл дагуулын яг одоо айлч аймаг хаанч байсан төхөөрөмж тухайн газартаа хиймэл дагуул хэдэн цагт ирж байгаагаа тооцоолож чадчихдаг байхгүй. Тийм гутаа тэр үед зөвхөн ажилдаг. Мэдээгээ шийдэж. Тий. Өөрөө батарейгаа хэрэглэдэг. Бусдыг нь унтарчдаг. Ингэснээр таны асуултанд бас хариулсан баг. Тэгэхээр ер нь нөгөө онцлог хамгийн онцлог нь бол одоо юу гэдгийг таны хийсэн, танаа багийнхны хийсэн тэр алгоритм байгаа. Тэгээ тэр алгоритм бол илүү нөгөө батарейны хэмнэлттэй тэгээд тэр дата мэдээлэлээ зөв шийдэх гэдэг тэр зүйл рүү илүү зориулагдж байгаа боيو. Нөгөө хиймэл дагуулын байрлалыг одоо Монголын газар нутаг дээгүүр ирэхэд тооцоолоод тэр үедээ датагаа шийддэг. Тэгэнгүүт ерөн зүгээр одоо сонирхолтой нь хэр хурдан давтамжтай нөгөө хиймэл дагуул ирдэг вэ? Одоо өдөрт хэдэн удаа шийдэх үү? Энэ тухайн хиймэл дагуулын оператор компаниудын одоо хичнээн хиймэл дагуул хөөргснээс хамаардаг. За тийх нь байна тий. Ер нь бол нам орбит дээр тооцоолох юм бол хиймэл дагуул бол нам орбитийн хиймэл дагуул бол 90 минутанд бүтэн тойрд юм. Гэхдээ одоо 90 минутанд Улаанбаатарыг ингээд тойроод дараа нь 90 минутанд дахиад Улаанбаатар дээр ирэхгүй шүү дээ. Яа дэлхийд өөр ирж байгаа шүү. Тэгж байгаа. Тэгэхээр дараагийн өнцг рүү яваад ингээд явчихдаг байхгүй. Тэгэхээр нэлээд олон цагийн эргэжиж босч Улаанбаатар дээр яг зөв байрлал. Өмнөх уншсан байрлал дээр ирэх гэдэг юм шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг олон хиймэл дагуулыг ингээ өнцгөр хөөргөжиж тасралтгүй ингэж бага хугацаатай нөгөө latency нь бага гэж ярьдаг тий. За яг тийм. Одоо би жишээлбэл манай ондогийнхан гэдэг нэг хөөргсөн хиймэл дагуул цөөхөн байгаа шүү дээ. Тэгвэл тэдний latency бол одоо миллиметр цаг болно гэсэн. Тийм байна. Тэгээ доорынхад нэг миний одоо үзэж байгаагаар бол нэг намаа бид нар нэг 20-20-оос 30 хиймэл дагуул хөөргөжж тий. Ерөнхийдөө нэг 15 минутын latency барьж чаддаг л да. Окей. За тэгвэл хоёлоо одоо хиймэл дагуул гэдээ ярьсан шүү дээ тий. Тэгэхээр за ер нь л Argus-ийн шийдлүүд бол ийм онцгой юм байна. За тэгээ ямар ч байсан олон улс руу гарахаар ер нь бол төлөвлөж байгаа гэж хэлсэн. Тэг хиймэл дагуул гэж ярьсных манайх ч одоо ингээд нам орбитийн хиймэл дагуул манай Монгол улс хөөргөн гэж хагаад төсөл болж байгаа. Тэгээд зогсцсон нэг тийм кейс байгаа тий. За Монгол талаас бол ондоогийнхан нам орбитийн хиймэл дагуул хөөргсөн кейстэй. Гэхдээ энэ хөөргөөд одоо улсад энийг ингэж хөөргөөд хэдэн хиймэл дагуул хөөргөх ёстой юм. Хөөргснээр ер нь давуу талууд юу? Ямар давуу талууд үүсэх вэ тий?
Бид нэр зардал ихтэй байсан ч гэсэн энийг хөөрөх нь ер нь зөв үү? Яг энэ дээр жоохон ялгааг тайлбарлах хэрэгтэй. Аа. Ондоо бол хувийн компани Тий. нам орбит дээр бол хэдийг бол хөргөцсөн. Ааха. Засгийн газрын одоо Француудтай хийж байгаа хэмэл дагуулын асуудал бас ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэр бол нам орбитийн биш. Тэр бол Geo хэмэл дагуул. За. Geo хэмэл дагуул бол 35 км-ийн зайд байдаг. Geo гэдэг нь яг дэлхийн эрэгт цуг давхар гэдэг. Түрүүгээ сая 90 минутанд тэгээд тайлбарласан шүү дээ. Geo бол тэгэхгүй. Яг ингээд нэг цэгтээ Улаанбаатар байвал тэн дээр л байгаад байна гэсэн. За. Окей. Тэгээд тийм хэмэл дагуулын төслийг Монголын засгийн газар Француудтай ингээд ярьж байгаа. Яг гоо энэ дээр таны асуулт бол айгүй чухал асуулт. Яг тэгвэл энэ нь манад одоо хэр зэрэг тий үр дүнтэй ашигтай өргөөжтэй ч юм уу тий. Тэгээд энэ дэр бол бид нар айгүй тодорхой хариулах хэрэгтэй. Судалгаа тэгээд тооцоо бүх юм байх хэрэгтэй. Ер нь бол манайх шиг эдийн засгтай ийм оронд бол Geo хөргөх одоо бас эргэлзэх юм бий. Яг хөө мэдээж хөөрцөн бэлэн болцсон бол давуу талууд бий. Ер нь бол Хятад, Орос гэдэг том орнуудад бол Geo бол хөргөдөг. Энэ айгүй өндөр өртөгтэй, өндөр зардалтай ийм технологи. Эдгэрт бол шалтгаанууд нь тодорхой байдаг. Эдгээр бол цэрэг зэвсгээр хөртөлдөг орн. Том орн. Эдгэрт бол зүгээр гарцаагүй хэрэгтэй. Зүгээр гарцаагүй хэрэгтэй. Энэ ямар нэгэн байна болох уу болохгүй хэрэгтэй хэрэггүй яриа байхгүй. Ямар ч үнэтэй байсан эдгээр бол цэг дайны асуудал дээр бол хөөрөх хэрэгтэй. За одоо commercial талаас авч үздэг бас. Одоо эдийн засгийн талаас. Сая цэг дайны стратеги талаасаа бол ийм том орнууд авдаг байх нь шүү дээ. Тийм байна. За манай орны хувьд бол цэг дайнаар бид нар хийдэг учраас бидэрт бол эдийн засгийн өргөөж чухал байдаг тийм үү. За тэгвэл одоо жишээлбэл Хятад бол ямар ус вэ те? Эдийн засгаараа эсвэл одоо хүн амын тоо бизнесээр багтаамжаараа те. Тэгвэл Хятад гэхэд яг эдийн засгад зориулаад нэг 3 хоног жоо байдаг шүү дээ. Тэгээд 3 жоо нь бол ингээд секторлээд байх юм бол ингээд Хятадын нийт газрыг хамарсан нэг жоо байгаа. Жохон ишигээ болсон нэг жоо байгаа. Үүдэж болсон нэг жоо байгаа. Тэгээд тэгэхээр энэ бол бас юу хэлэх гээд нэг үйл одоо манайх одоо манай нар дээр нэг жоо байж байгаа. Энэ Монголын жоо тий. Тэгээд бид нар энийг энэс ингээд доотлолт нь ашиглах тий. Яг ингээд тодорхой юу байна уу? Бүр ингээд мөнгөнд үгээр ярих. Одоо дэзүү гэж ярьдаг штэ. Тэр нь хаа байна? Яг юу хүнд уул урхаад юм уу? Эсвэл одоо зорилго нь ингээд тэр интернет гэж битээ яриа. Манайхад гэж ярьдаг. Ер нь одоо миний ойлголтон ч гэсэн интернет л болох гэдэг шүү дээ тий. Мэдээж асуудал интернет дээр бол тусгай зориултын жоохон хүрээндээ л жоогоор интернет цацнаа гэсэн шүү. Жоо бол асар хол 35 км тий. 35,000 км. Тэгээд эндээс зүгээр явуулахад туулаад ингээд зүгээр газар ирэхдээ секундын 4 бас ихтэй тийм удаа ирнэ. Зүгээр зам тулж байгаа шүү дээ. Радио. Одоо Starlink гэдэг интернетүүд чинь бол одоо 10,000-ын одоо хийвэл дагуулууд нам орбит дээр хэрэглэж байгаа шүү дээ. Тэгж яа. Тэр чинь нэг нам орбит чинь бол latency-гөө шууд одоо би ингээд видео кол хийхэд бол шууд ингээд чиний яриад тасалдахгүй, чиний дүрсийг тасалдахгүй гэдээ би хоорондоо ярьж дамжуулж байгаа шүү дээ. Жоогоор бол тэхгүй те. Яриад тэгээд жоохон байж байгаа ирээл. Walkie talkie-гоор ярьдаг ш. Тийм учраас бол жоо манай Монголд хэрэгтэй хэрэггүй гэдэг бол энэ бол цэвэр бүр тийм би бол тэрийг сонсоогүй. Яг энэ одоо тедэн тэрбумын тэдэн одоо бүр 100 тэрбумын ийм ажил байгаад байгаамаа тий. Тэгээ энийг одоо бид нар энэ жоо авахгүй бол одоо ингэх гээд байгаамаа гэд тэгж бол би сонсоогүй юм байна. Тэгээ тэрийг хэлэх хэрэгтэй. Тэрийг бид нар одоо ойлгомжтой ойлгох хэрэгтэй. Бид нар мэрэгжлийн удаад тэрийг харж байгаа. Тийм байна тий.
За. Яг Тэр хоёр яг яг химэл дагуулын хувьд бол сая би нэг эдийн засгийн үндэслэл ашиглах коммерчл талаас нь ярьсан шүү дээ. Энэ талаас дахиад тодруулаад ярьчих бас болно. Энэ бас хэцүү гэдгийг. Ер нь бол химэл дагуулын энэ бизнес чинь бол бид нар л одоо ингээд дураараа л ингээл тэг хөөрч чинь эсвэл яач нь яадаг шүү дээ. Тий. Гэтэл яг дэлхийн нийт дээр энэ химэл дагуул ямар хатуу өрсөлдөөнтэй энэ бол амар өндөр өрсөлдөөнтэй маш ширүүн өрсөлдөөнтэй бизнес. Энэ бол нэг айгүй фрагментэд зах зээл хойрлогдсон. Тийм болохоор зэрэг одоо жишээлбэл намар бит дээр IT-ийн хэмэл дагуулууд гэдэг proprietary хэмэл дагуулууд байсан урд нь Globstar, Astracast гэл ингээд болон тэд нар ингээд урд нь өөрсдийнхөө портфолиор өөрсдийнхөө чипээр дамжуулаад ингээд чипүүд сенсоруудтай ажилладаг хийжсэн бол одоо Starlink бол шууд утсаа өөрчлөхгүйгээр шууд утсаараа ингээд мессеж бичдэг болох гэдэг шүү дээ тийм. Direct to cell гэдэг. Тэгэд энэ маань өөрөө ингээд юу хийж яаг бол тэрний төлөө одоо жишээл Starlink хэдхэн жилийн дотор 900 ийм агаар дээр нисэж байгаа газрын станцууд явж байгаа байхгүй. Mobicon бид нар хотод хийдэг байгаа үлээ. Тим станц 900 ингээд агаар дээр намар бит хэрэгэлдэж байгаа тийм үү. Энэ нь өөрөө Starlink ингээд энэ зах зээлийг базгаал. Нөгөө урд нь байсан нөгөө proprietary хэмэл дагуулын компаниуд өгөн шүү дээ. Тухайлсан одоо нөгөө нэг чипээрээ дамжуулдаг байсан бол одоо тэрийг болиулах гэдэг юм шүү дээ тийм үү. Тэр нь өөрөө яагаад гэж байгаа гэхлээр зэрэг энэ зах зээлийг disrupt гэж хийж байгаа. Хуучин байсан бүтэдэг шүү дээ хэмэл дагуулын. Тэд нар ингээд арчих гал. Орон зайг. Тэр ийм хатуу ширүүн өрсөлдөөн бид нар ингээд манай ондоогийнхан ч гэсэн ингээд тийшээ орох гол те бас нэг талдаа бол айгүй бахархмаар тийм байна. Нөгөө талдаа тэднийг бол юу хүлээж яах нэг бас маш тийм хэцүү яагаад бас хүлээж авах челленжүүд хүлээж авах тийм. Сард хүлээж авах гэж байна. За яг гоо ер нь хиймэл дагуултай холбогдоод хоёлаа мэдээгээ дамжуулаад байгаа юм чинь хиймэл дагуулын талаар ингээд нэг тодорхой ярьж байна. За ер нь одоо ингээл Argus-ийн талаар би бол нэг жил гарны ил төсөл гэж үргэлжилж байгаа буюу те төсөл гэж сонссон. Тэгтээ ингээд энийг нэлээд амжилттай болгоод те нэлээд олон хэрэглэгчтэй болгоод Монголдо ингээд туршаад ингээд явж байгаа. Олон улсад ер нь ямархуу коннекшнүүд танд үүсэж байна. Олон улсад ер нь ямар боломжууд үүсэж байна те. Олон улсад гарахад яг энэ бол тий энэ зүйлүүд бол байна. Бид нар бол ингээд ер нь хүмүүсүүд гарааны компаниудын амбицтай байдаг л та. Одоо ингээл нэг ячаа тэгээд ингээд scale up хийгээл ингээд тэгэл нэг ивэртэй болчихно гэл тий. Тэгээ яг бидний одоо миний хувийн бодол бол яг бид нар бол энэ хийсэн ажил маань Argus-ийн маань төхөөрөмж маань бол яг бид нар одоо адууны мөрөн дээр тавиал хийж байгаа болохоос биш. Өөрөө бол асар универсал төхөөрөмж. Тэгээ уул уурхаад чиргэлж болно. Тэгээ одоо объект чиргэлж болно. Тийм ээ. Бүхэл төрлийн сенсорын мэдээллийг сүлжээг газраас төв сервер рүүгээ дамжуулж байгаа. Энэ технологиг бид нэр эзэмшсэн байна гэж ойлгож байна л да. Тийм байна. Тэгээ тэгэхээр зэрэг яг би бол юу хэлэх гээд байна вэ гэхээр яг ингээд адуу малын тракераараа scale up хийх үү? Эсвэл бид нар яг энэ чиглэлийнхаа хэсгээр айгүй сайн мэрэгжээд бүх төрлийн ийм шаардлагатай юм дээр юу өсөх үү? Ажилдаг байх уу? Тий. Энэ өөр IT-ийн тренд бол тийм байгаа байхгүй юу? IT-ийн гарааны компаниудын тренд болохоор бүтэн шийдэл дээр биш. Шийдлийн дотор байгаа чухал хэсгийг гүйцэтгэх чадвар дээр тренд нүүсэт байгаа байхгүй. Тийм болохоор бид нар тэрийг бас харна. Тийм байна. Яг уу ер нь би одоо яг танаас сая асуучихсан. За IoT-ийн зах зээл өөрөө тий хэр том зах зээл юм бэ тий бидний мэдхээр одоо нэг юм сенсорууд байх шиг байна. За тэгэл одоо Монголд сүүлийн үед илүү их орж ирээд байгаа нь за одоо усны тоолорууд байх шиг байна, цахилгааны тоолорууд байх шиг байна. За 5G ороод ирсэн учраас IoT-ийн хэрэглээ бүр илүү өснө гэл ингээл зүйлүүд ярьдаг тий.
Тэгээ бидний өнөөдөр зүгээр өдөр тутамдаа яг үнэндээ энгийн хүмүүсийн амьдралд IoT хэрхэн нөлөөлж ийн вэ гэвэл тийм нөлөөлөл бол их байхгүй тий. Одоо сайн мэдрэгдэхгүй. За яг ухаалаг утаснууд, ухаалаг цагуудын сенсорууд бол байх шиг байна. За тэгээ сүүлийн үед нэг юм ухаалаг бөгж мөгчтэй холбоотой эрүүл мэндийн сенсорууд ингээд байх шиг байна. Тэгэхээр ер нь IoT-гийн зах зээл өөрөө хэр том байна тий. Энэ донд ер нь одоо саяны таны хэлж байгаа стартап зөвхөн нэг л хэсгийг бариад тэрийгэ маш сайн хөгжүүлвэл илүү бас амжилтанд хүрнэ тий. Тэр нь өөрөө жижигхэн хэрнээ маш чухал зүйл байвал амжилтанд хүрнэ гэд таваа сая тэгж юм дээ. Тэгэхээр энэний талаар ер нь Монголоос ер нь энэ IoT оролдож байгаа өөр компаниуд ер нь хэр их байдгийг тий. Тэд нар ер нь ямар хуу төслүүдээр ажиллаж болох юм. Энийг сонсож байгаа технологийн залуучуудад ер нь нэрээ тэр чин нэрээ гоё төсөл шүү гэдэг тий. Одоо шинэ санаа хайж байгаа эсвэл зүгээр ажиллаа хийж байгаа юмаа сайн мэддэг залуучууд бол аваад хийхийг бас үгүйсэхгүй шүү дээ тий. Тэгэхээр тийм талаас нь яриул. Ер нь бол яг IoT-гийн хэрэглээг бол одоо 16 онд Silicon Valley-д бид нар үзэсгэлэнд орж ирсэн. Тэгэхэд бол амар том ийм тэдэн тэр бомын сенсор холбогдно 2020 онд тэргээд бид нар 16 онд орж байгаа. Тэгэхэд бол амар том тоонууд сонсогч ирсэн. Тэгээд одоо бол тэр том тоо бол одоо нэг том сонсогдохгүй байгаа. Хэр зэг том бэ гэдэг асуултанд хариулахад бол би нэг жишиж яриул зүгээр авах гэж байна. Тэрүүл юу гэхлээр зэрэг таны хилдэг зүү өнөөдөр дэлхийн хаанч IoT дээр тэгж айхтар орцсон байгаагүй. Хүний амьдрал нөлөөлөхгүй байгаа. Таны хилдэг бол зөвдөг. Гэхдээ энэ нь яагаад гэдэг асуулт гарч ирдэг. IoT өөрөө бол амар өндөр хайптай Gartner-ийн судалгаа репортн дээр бол жил болгоо айгүй өндөр байдаг. Тэгсэн хэрнээ яг тэр хүлээлттэй бол биелүүлж чаддгүй. Тэгээ шалтгаан нь бол ерөөсөө дэд бүтсэн. Тэгээ одоо 5G бол IoT-гийн дэд бүтс өөрөө мөн л дөө. Тэгээд IoT-гийн одоо зах зээлийн хэмжээ том аль зэрэг байна гэдгийг хариулахад бол яг одоо би өөрөөс чинь гэж асуух гэхээр яг одоо бид нэг IoT-г хоцрогдоод юунууд нь төрүүлсэн байгаа. Бас технологиуд нь одоо digital twin ажил тий. Digital twin дээр бол IoT-ийн сенсорыг хүлээгээд байгаа шүү дээ. Яг бодиттой digital twin одоохондоо гарч ирэхгүй байгаа шалтгаан бол. Яг real time буюу яг цагт нь мэдээг latency-г өгдөг сенсоруудтай. Тэрэн дээр нэг ажилдаг digital twin бол чихэн digital twin болохоос биш. Одоогийн байдлаар бол зүгээр л 3D animation маягийн болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тал дээр айгүй ажил хийгдэж байгаа. IoT дээр тэгээд digital twin тэгээд cloud дээр бол AI байна. Тэ AI бол мэдээж асуудал өөрөө бол айгүй төсөр том өөрчлөлтийг авчирч байгаа юм. Тийм. Бараг хүн төрлөختөн бол түүхэндээ ийм том өөрчлөлтийг үзег байх гэж бодож байна. Тэгээ бид нар одоо үзэж байгаа бид нар цуг байгаа болохоор мэдрэхгүй байгаа. Амар их. Гэтэ энэ бол яг тийм хэмжээний өөрчлөлтийг авчирч байгаа. Гэтэл AI-ийн raw data ч нөөрэ бодит дата байх хэрэгтэй. Тэ. Одоо та бид нар ярьж байгаа смарт үйл ажиллагаа дээр адуу малын дата дээр. Тийм. Гэтэл энэ адуу малын датаг бид нар ингээд AI-д оруулах юм бол бид нар яаж Монгол орны одоо бэлчээрийг зөв оптимайз хийх үү? Сүлжилтийг багасгах уу? Тийм. Тоо хязгаарыг тохируулах уу? Ингээд энэ олон асуултын хариултууд ингээд гарч ирэх гэдэг нь тийм. Тийм. Тэгэхээр энэ мондөг том технологиуд чинь IoT-гийн дата дээр суйлах гэдэг байхгүй. Тэр одоо жишээлбэл манайд нэг фейлдсэн Улаанбаатарын RFID дээр тэгж ярьжсэн шүү дээ. Одоо ингээд бүх машинуудын ингээд зам дээр ингээд сенсоруудын RFID-г нь уншингуудаа тэр датанууд дээр аналитикууд ажиллаад тэгээд төвжирлээ бууруулна ч гэдэм юм уу. Дахиад яг энэ асуудлыг ярьж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр яг ингэж би хариулмаар байгаа байхгүй. Тэгээс би өнөөдөр одоо смарт хоум тий эсвэл нэг нохооны хаана үж байгаа тракер ч юм уу. Энэ бол IoT биш.
Тий. IoT бол өөрөө мэдээж асуудал маш өргөн юутай хамарсан технологиудыг хамарсан салбар. Энэ яг одоо сонсож байгаа залуучуудад хэлэхэд бол яг IoT дээр бол ажиллавал юу зөвлөх вэ гэхээр яг IoT өөрөө хитрхи юм өргөн general харагдаж байгаа байхгүй юу? Энэ дээр бол одоо би ганц жишээ ярихад ингээд би эрүүл мэндийн систем дээр ажиллаж байхад зөвхөн цусантай хүчтөрөгчийг хэмждэг алгоритм IoT-ийн алгоритм тэрийг л зөвхөн тэр алгоритмыг л сайн биччихэд хамгийн бест биччихэд таныг бол Apple бодлож авах бэлэн л байгаа. Цагандаа хийн тий. Цагандаа. Тэгэл хүчтөрөгч бас алгоритмуудын зөв хийж чадах юм бол та сахар тодорхойлж чадах юм бол Apple сахар тодорхойлгод 2 жил чадахгүй байгаа шүү дээ. Тийм. Ер нь сахар тодорхойлдог одоо яг үндсэн нөгөө наадаг сенсор л хамгийн сайн байгаа болохоос биш цагаар бол хизээч сахар тодорхойлж чадахгүй л байгаа л дээ. Тэр бол үнэхээр хэцүү. Тий. Яг тодорхойлдог 2 юу байгаа. Тэр нь бол яг сахар тодорхойлдог түрүүний наадаг ингээд цусан дээрээс тээж аваад яаж тэр сорсын ингэж шинжилээд тэгс тодорхойлох. Энэ бол яг одоо яг наривчлал өндөртэй real data тий. Нөгөөд нь бол одоо цагных бол голцоо юу урьдчилан тааварлах маягийн алгоритм одоогоор хэрэгжсэн байна. Тэгэхээр бас сахар чинь тийм хэцүү шүү дээ. Гинт ингээд яачдаг. Тэгтэл тэр нэг тааварлах алгоритм чинь бол одоо ихтэж магадгүй л гэж тааж байгаа шүү дээ тий. Гэтэл нөгөө нэг хоол ундандаа нэг 3 мг гэлэн гутал тэгээд нөгөө таавард ажиллахгүй шүү дээ. Тэгнь. Яг тиймэрхүү л асуудал. Тий. Тэгэхээр IoT дээр бол илүү бүтэн шийдэл одоо гэж одоо төөрөгдөжсэнээс одоо тэгж өөрсдөө цаг мөнгө ресурсээ үржсэнд орвол хэрэг та үнэхээр энэ дээр ингээд амжилт гаргахыг айгүй чухал алгоритм сенсоруудын юм технологи дээр ажиллах нь зөв. Яг бол тренд тэгж ирнэ одоо ирээдүйд бол. Удахгүй одоо ингээд жолоочгүй автомашин байлаа гэхэд одоо нэг дэд бүтсэн сайн өгжөөг учраас машин дотроо бүх аналитик бүх юмудаа хийгээд тэр явж байгаа. Тэр бол сайнгүй. Ягаад гэвэл машины компани тэр одоо сая зөвхөн эрүүл мэндийн алгоритм тийм хэмжээний юм хийхийн тулд тийм хэмжээний одоо IT-ийн компани шиг ажиллах хэрэгтэй шүү дээ дотор. Гэтэл машинд чи өөрт нь зөндөө проблемууд солих хэрэгтэй тийм шийдэх хэрэгтэй. Тийм болохоор зэрэг ирээдүйд бол энэ компаниуд бол дандаа яг ийм мэргэжсэн компаниудын сервисүүдийг холбож ажиллана гэсэн үг. Чаддаг юм маш сайн хийгээд тэрийг нь хооронд нь холбоод машин болгоно тэгнэ гэсэн үг шүү дээ. Ягаад гэвэл 5G-га тэр 6G-га тэр бүгд IoT-гийн одоо дэмжсэн технологиуд сэдвцээ. Тэнгуүтэ одоо хаач ингээд жолоочгүй автомашин явж байгаад тэнд сууж байгаа одоо зорчигч маань золоочийн зорчигчийн тий эрүүл мэнд биеийн байдал психологийн байдал сэтгэл зүйн асуудлуудыг ингээд тий real time ингээд хямжиждаг. Тэгээ яг л энэ чинь одоо ингээд уламжлал энэ золоочгүй машин дээр тавих шаардлага өндөр болно. Гинт энд сонин зорчигч явж ирээд ингээд үйлдэл гаргаад тэрнээсээ болоод босдоо автомашины хөдөлгөөнд авъя тусал гаргуул яах вэ? Гэх мэтлэн. Тийм болохоор иймэрхүү асуудлууд дээр одоо жишээлбэл уулуурхай машин тахны төхөөрөмжн дээр ажиллаж байгаа операторуудын эрүүл мэндийг хянах автобус том одоо тээврийн машинуудын нийтийн тээврийн машинуудын операторуудыг хянах эрүүл мэндийг хянах энэ улам л тэгтэл яг нийтийн тээврийн машины компани энийг хийхгүй байна шүү дээ тий. Тийм байна. Тий. Шаардлагагүй байна. Тий, шаардлагагүй. Тэн дээр зөвхөн хүний эрүүл мэндийг камер болон сенсорын тусламжтай маш сайн тодорхойлж чаддаг тийм компани л нэмийг л машинд авчираа тавьчихад тэгээ болоо. Тэгэл нэг ивэртэй болчихсон. Тийм байна тий. Тэгэхээр ер нь нөгөө эндээс ингээ харах юм бол IoT гэдэг өөрөө зүгээр нэг юм хідэн бэлэн сенсоруудыг авчраал нэг програмчлал ингээл юм холбох гэдэг нь заавал цогцоор нь холбох гэдэг чухал биш тий. Илүү нэг юм руугаа маш сайн гүнзгий ороод тэрийг маш сайн хийж чаддаг болчвол тэгээ бид нар энэ IoT-гийн салбраас ганц ивэрт төрөх боломж бас байгаа. Тий. Гэсэн үг шүү дээ юм уу? Одоо ингээд юу яж штэ. За
буцаад Argus руугаа нэг хазаач. Тэгэнгүүт Argus-ийн чипүүдийг, флатуудыг ингээд бүх загварчлалыг нь та нар өөрсдөө эндээ хийж байгаа бах мэдээж тий. Тэгээд тэрийгэ туршиж үзчихэд боллоо гэж үзвэл урд хуршид захиалаад бүх зүйлээ ингээд хийлэгдэг бах тийм үү? Тий, ерөөсөө дэлхийн практик тийм байна шүү тий. Одоо Apple хүртэл гэж хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо нөгөө та нар жишээлбэл 10-20-оор нь авчраал нөгөө нэг жижигхэн чипүүдээ юмнуудаа авчраал энд өөрсдөө бүх угсарсан юм хийх гэхээр ямар нэгэн татвар тий одоо нөгөө та нарын одоо жишээл туршиж байгаа тэр зүйл дээр нэмүүртэг шингээл нөгөө туршилтыг хугацааг ингэж зардлыг нэмэгдүүлж байгаа ер нь тэгж байгаа юу? Одоо бид нар импортоор нөгөө чипнүүдээ бүх юмнуудаа ингээл зарим юмнуудаа оруулж ирээл ингээл яхад за эндээс чинь 10-20 шиг байна та нар дотроо тэрийг өг гэл ингэдэг тий тим кейсүүд ер нь байгаа юу? Ер нь бол айгүй сайжирч байгаа. Дэмжлэг гэсэн үг тий. Айгүй сайжирч байгаа. Яг хуу ихэнх хүмүүсүүд бол компаниуд энэ кейсэд яаж хуулийн дагуу мэдүүлж тий яхаа гэдгээ мэдэхгүйгээс болоод шууд ингээд татвар шилжүүлээд төлөө явуулдаг байдаг. Гэтэл одоо ингээд хавтан чипүүдийг бол татвар болж чөлөөлсөн байна шүү дээ. Тийм бол зэрэг харьцангуй энэ дээр бол одоо яагаад гэх юм бол байхгүй асуудал тийм байна. Дэмжихгүй байна. Бидрийг хавчаад шахаад нэг ярьдаг шүү дээ тий. Тийм бол байхгүй маань тий. Тэгэхээр ер нь бид нэр ийм зүйлүүдийг маш ихээр нь оролдож үзээд тий янз бүрийн юмнуудыг оролдож үзээл авчирж ирээл туршиж үзээл хийгээл тий тэгэл тэрийгэ амжилтаа болгоод олноор нь үйлдвэрлүүлээл ингээл авах ер нь бол боломж биднэрт бол заавал нэг тийм нөгөө төр нь авчаад энэ татвар нь тийм их байна энэ их байна гэхгүй юм байна тий. Энэ бол баг бид нар хятадтай харьцуулах юм бол бид нар илүү давуу талтай. Тий хятад бол одоо ч Америкаас чипүүд авна шүү дээ тий. Тэгвэл татвар айгүй өндөр төлнө шүү дээ. За. Тийм. Манай дээр бол ингээд тодорхой чип технологи дээр бол татвар галын татвар шилжүүлсэн байна шүү дээ. Тэгэхээр ингээд цуглуулад энд авчираад хийхэд бол бас даваа талтай гэсэн үг юм шүү дээ. Ер нь бол яг зөвөр манай эдийн засаг болон яг манай энэ технологийн салбарт байгаа төвшин арай л сайн хурцхгүй байгаа болохоос биш ашиглаж чадвал манад бас боломж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл ингээд Америк хятадууд ингээд худалдааны өндөр тарифтай ажиллаж штэ тий. Тэгэхэд ингээд яг Америкийн зах зээл тэрэгтэй хятадд өндөр тарифтай төхөөрөмж тоног одоо жижигхэн зүйлүүд байна штэ. Хэглээнүүдийг Монголд үйлдвэрлээд Америк руу гарах болцоо байгаа байхгүй. Тэгвэл одоо тийм өндөр нэг тарифаас доогуур ороод ирчихэж байгаа байхгүй. Тийм байна. Тий. Одоо жишээлбэл ингээд янз янзын одоо гэрийн компьютерийн хэвлэлийн юмуд байна штэ. Тийм. Маавс аваадаас эхлээд янз янзын тиймүүдийг бид нар Монголдо үйлдвэрлээд хийх бол болцоотой. Одоо яг зөвөр би сайн мэдэхгүй эхлэлгээд компани байт юм байл л тий. Би сайн мэдэхгүй тэд нар тэгээд яаж ажилтгийг. Гэхдээ бас нэг тиймэрхүү оролдлого болов уу гэж би дотор. Тийм бах эхлэлийнхэн ч одоо ер нь Шинжээнд бас байдаг, Монголд бас үйлдвэртэй, Монголд тогсардаг гэж бол ойлгосон. Тийм. Тэгэхээр ер нь ямар нэгэн байдлаар тэр операшн явуулаад те үйлдвэрлэл холбоосуудыг ингээд хийгээд чейн хийгээд байна шүү дээ те ашиглах болцоо бол байгаа байхгүй юу. Тий. Тэд нар бол хятаддаа бас зардаг юм шиг үлээ. Taobao дээр Alibaba дээр бас зардаг гэж би бол ойлгочихсон. Бацаа захирлын нэг тиймэрхүү мэдээнүүд бас явж исэн. Би бас сайн мэдэхгүй яг хуу зарим хүмүүс ингээл шүүмжилсэн юм харсан. Тийм байлээ. Зөөр одоо утас моц ингээд Монголдо хийцэн гэж ярих нь те одоо юу юм зүгээр зөөр тэрийг бол ингээд интеграцлаад эсвэл юу хийгээд те ребрэнд хийгээд ингээд явж болдог жагаа байх тийм. Гэхдээ яг Америкийн зах зээл рүү гаргахын тохиолдолд тэгж бол хэлээд бол нэмэргүй. Яг бүтээгдэхүүний оригиныг бол айгүй айхтар яадаг гаргадаг. Гарал үүслийг айгүй. Тийм гарал үүслийг бол тийм боллоо зэрэг яг Монгол бүтэн ухсралд үйлдвэрлэл явагдсан бүтээгдэхүүний Монголд үйлдвэрлэдэг. Тийм бах тий. За тэр ч яах вэ? За ер нь одоо ингээл за 5G ороод ирлээ, 6G ороод ирлээ гэхээр одоо бидний хамгийн ойрын IoT хэрэглээ ер нь юу байхаар байна?
одоо биднэрт монголчуудад хэрэгцээтэй тий одоо дэлхийн нийтээр нэлээд одоо хөгжиж эхэлж байгаа тийм одоо энгийн иргэдэд зориулагдсан тийм хэрэглээнүүд. Би бол яг нөгөө home appliance-уудыг аягүй сонирхдаг, home sensor-уудыг аягүй сонирхдаг. Одоо цуслангийн байшин ч юм уу, өөрх гэрийн автоматжуулалт тэгээд тэднийг бол бас өөрөө хувьдаа сонирхдаг байхгүй. Тэгэл нөгөө усанд хөрөнгөт дохио аваад бусад юмудаа удирдах ч гэдэг юм уу те тэднийг бол илүү сонирхдаг. Тэгэхээр энээс гадна ер нь өөр IoT дээр disrupt болж байгаа монголчуудад хэрэг болох үс тийм зүйлүүд ер нь юу байна? Одоо энийг бол яг өнөөдрийн байдлаар ингээд тодорхойлоход бол хэцүү. Таач өөрөө бас гадарлаж байгаа баг. Сүүлийн 2 жил ялангуяа AI нэлээд хүчтэй төрж орсны дараа бол бид нар өнөөдөр ямар ч төвшний мэрэгчлэлтэнгүүд өөрсдийгөө салбар дээр спейс дээр ийм өөрчлөлт гарч байгаа, ийм болж байгаа гэж хэлэхэд хэцүү болсон. Юу нэгвэл 5G, 6G, IoT-гийн дэд бүтцүүд те Монголд ингээд орж ирснээр ер нь бол өнөөдөр бид нар ингээд таашгүй тийм юунууд бол бий болно л да. Тэрийг бол гадарлаж байна. Яг ийм нь гараад нэм гараад тэр бол ихтэй хэцүү. Зүгээр IoT-гийн хувьд бол 5G, 6G гэхээс илүү түрүүнд та асууж ирсэн Монголд одоо жишээлбэл ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? Тэгээд гайл бол юм байна гэдээ бид тэр ярьжсэн. Би бол Open Tech дээр ч хурал дээр хэлэхэд ярьжсэн Dev Summit дээр хэлэхэд ярьдаг нэг юм байгаа. Тэр нь болохоор одоо энэ оператор компаниуд IoT-гийнхаа дэд бүтцийг нээхгүй гэдэг байхгүй. За. Mobicom, Unitel гэдэг бол. Тэгээ IoT-гийн дэд бүтц бол эдгээр дээр бол станцууд дээр бэлэн байдаг. Тэгээ NB-IoT гэдэг. Тэгээ NB-IoT бол лицензийн асуудал. Тэгээ лицензээ төлчих юм бол өнөөдөр IoT-гийн дэд бүтц Монголд Улаанбаатарт бэлэн байгаа байхгүй. Тийм бахна тий. Тэгээд энэ лицензээ станцууд олон юм чинь дэд бүтц нь бэлэн юм биш. Тэгвэл тэгээд таны түрүүний ярьдаг янз янзын юунууд чинь сенсорууд шүү дээ. Дандаа NB-IoT-г дэмжсэн байдаг байхгүй юу? Окей. Тэгэхээр хятад NB-IoT дэмжсэн сенсорууд бол айгүй их болцсон. Түгээмэл болцсон. Хятад бол айгүй их ухаалагчсан. Тэгээд тэрийг ингээд Монгол нэвтрүүлэх гэвэл өнөөдөр дэд бүтц нь байхгүй байхгүй. Яг л лицензээ нэг. Гэтэл энийг би нэг Mobicom Unitel-ийнх нэг муулж байгаа биш. Шүмжилж байгаа биш. Эдэрт одоо ингээд зах зээл байхгүй бол тэд нээхгүй лиценз нээхэд мөнгө төлнө шүү дээ тий. Их бага их мөнгө шүү дээ. Тэгнь. Тэгэхээр миний хэлэхэд байгаа бол засгийн газраас энэ дээр бас тухайн яг энэ хэсгээр IoT ухаалагдуулах хэсгээр анхаарал тавиад энэ лицензийн асуудал дээр дэвшлэг өгөх хэрэгтэй байгаа байхгүй. Энэ операторууд дээр ядахнаа гарааны хэсгээр гарааны 3 жил дээр ч юм. Хэрвээ Mobicom NB-IoT нээвэл лицензийн төлөх мөнгнөөс нь тий улс одоо жишээлбэл тий тэдийг одоо гаргаад төлөөд тэгээд ингээд энэ бизнес нь амжилтаа болоод эхлэв шүү дээ тий. Тэгээд ингээд ашиг хийгээд эхлэв шүү дээ Mobicom. Тэнгуутаа эргэж улстай яасан мөнгөө бас төлж болно шүү дээ. Гэтэл одоо яг гарааны хэсэг дээр одоо Монголд IoT-гийн компаниуд цөөхөн байна. Тийм болохоор бид нар нээчлэлээр зүгээр л мөнгө төлж гин гэсэн үг болчиход байна тийм байна. Гэтэл энэ чинь яг өндөр дахиад адилхан байхгүй юу? Дэд бүтц нь байхгүй бол гарааны компаниуд бас имиж чадахгүй байгаа байхгүй. Тийм үү? Тий. Дэд бүтц нь хямдхан хурдан дата явуулцдаг ийм дэд бүтц онгочлоо шүү дээ. Тэгвэл одоо Монголд ч бас хэдэн компани энэ рүү орчин шүү дээ. Үгүй ядаж өөртөө хийхгүй маа гэд нэг урд болцсон бэлэн байгаа сенсоруудыг авчираад интеграцчлаад ингээд хийж болно. Гарааны компаниуд гарч иж болох нь шүү дээ. Одоо энэ тийм ер нь IoT-ийн илүү хөгжих гээд нь шүү дээ. Одоо жишээлбэл ингээд нохоо шууд хижээдэг хүмүүс өндөө болсон тийм үү? Гэтэл нохооны ингээд хүзэн зөөчдөг нохоогоо хайшдаг юм байлаа хий гэж үгүй тий. Эсвэл нэг иймэрхүү гарааны компаниуд ажлыг гээд нэг дэд бүтцэнд байхгүй байдаг байхгүй. Энэ дээр яг төр засгаас бол ийм хамтарч түншлэл хийгээд бодлохоор дэмжих гэдэг шүү дээ тийм үү? Иймэрхүү юмуд бас ингээд байж чаддаг. Одоо сая та нохооных гэж ярьж байна. Гэтэ таних ч гэсэн одоо Аригусо ч гэсэн ер нь бол бүхэл төрлийн ийм зүйл дээр бол ажиллаж болно. Гэхдээ тэр бол илүү нөгөө хиймэл дагуулаар явчихж байгаа учраас
өөр нөгөө операторуудын IoT-ийг бол хэрэглэхгүй явж байгаа гэсэн үг тийм үү? Тэгээд Доор буугаад операторуудын одоо антинууд дээрх те IoT-ийн одоо лицензэд болоод ирвэл бүр нөгөөдхөө real мэдрээд ингээд одоо хаана явж жишээлбэл ийн яаж ийн гэж одоо нэг жишээлбэл юм тийм үү? зүгээр VIP documents delivery компани гэдээ байгуулъя. Тэр бүр айхтар Нууц баримт чиг нууц баримт чи мөнгө төгрөг ингээд явуулдаг. Тэгээд тэр хайрцагтаа хийгээл өчтдөг. Тэгээд тэр хайрцаг ингээд нөгөө хүнд очдог. Гэтэ тэрийг бол би секунд минутын зайтай хаана явж байгааг ингээд хардаг байх хэвээр. Аппликейшн дээр. Хурж байгаа эзэн авсан, яасан эзэн. Тэгээд тийм байлаа гэхэд яг энэ сенсор шүү дээ те. Яг ийм дэд бүтц хэрэгтэй байхгүй. Хүргэлтийн компани дээр янз янзын одоо ийм хэрэглээ байна шүү дээ те. Тийм. Тэд дээр бол ийм юм хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл бид рүү digital twin дээр ярьжсэн цахилгааны одоо сүлжээ хэрэглэгч нарын одоо хэрэглгээний одоо соёл ч юм уу хэрэглгээнийхэн талаар мэдээлэл дээр нь химийн анализ хийж хүчин сэтгэл тохируулах иймэрхүү асуудлууд дээр хүртэл энэ одоо IoT-ийн юмнууд бол аюул чухал байдаг. Одоо зарим орнуудад жишээлбэл яг ингээд бид нар бол тоолоор тавьсан байгаа шүү дээ тийм. Зарим орнууд бол ингээд бүр тийм төхөөрөмж голцсон ховор хажууд. Тэр нь бол юу мэдээлж яадаг вэ? Хөргөчөө унтраахад мэднэ, плетээс салгах мэднэ. За. Тий. Пэйж асахад пэйж салгах мэднэ. Яг энэ өгөгдөл дээр аналитик машин сургалт ийм л оюун ажиллаад байна шүү дээ. Энэ өгөгдлөөс шүү дээ. Датагаа энэ гэрийн электроник зардаг компаниудад зардаг. Энэ өгөгдлөд аягүй олон юм хэрэгэлдэг тий. Хэмжлэнгээ. Тэгэхээр энэ өөрөө маш их дөрөв тав дээр ээжсэн тий. Одоо IT-ийн компанид бол ингээд бүтэн шийдэл дээрээ илүү ийм одоо технологиг ингээд айгүй нарийн хийж чадах юм бол тий. Илүү бас боломжууд их байгаад байна гэсэн үг шүү дээ тий. Тийм байна. Таны зорилго ер нь одоо юу вэ? Аригусын зорилго ер нь юу вэ тий? Зүгээр ер нь Монгол хүн ийм дэлхийд гарын 5 уруунд багтдаг бүрэн дижитал бүтэн ийм шийдэл тий. За адууны GPS ийм имийг хийчлээ гэдэг нь чухал уу тий? Тэрнээс цаана орж ирж байгаа дата мэдээлэл тэр нь чухал уу? Тэр дата мэдээлэл одоо танаа сервер дээр байршиж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр тэрэн дээр анализ хийх, тэрний мэдээллүүдийг ашиглах гэдэг нь чухал. Одоо л зүгээр би сонсож байгаагаар нөгөө адууны нэг юм юу болох гээд байгаа шүү дээ тий. Фестивал болох гээд байгаа шүү дээ. Дэлхийн адууны баяр гээл тэр маш нэлээд хүчийг аваад ингээл ер нь явж явах шиг байна тий. Бүр засгийн газрын хэмжээнд ингээл явж ийн адууны нөгөө асрамжийн төв гээл тий. Тэндээс ингээл хэрэгжүүлээл ингээл ерөн санаачлаад ингээд явж байгаа шиг байна. Тэр мэрэнд ер нь оролцоо байна уу тий. Тэнд бол дэлхийн өнцөг болон бүрээс одоо өчнөө мянган адуу тижээж байгаа адуута тий янз бүрийн төрөл үйлдвэрийн юмнууд ирнэ гэж би зүгээр сошиалар мэдээлэл харж байгаа л да. Тэгэхээр ер нь таны дараагийн зорилго яг юу байна тий? Ийм юмнуудад илүү таниулаад ингээд явах уу? Дата нь илүү чухал байна уу? Та датаг нь ер нь яаж ашиглая гэж бодож байна? Ер нь л яг дата бол мэдээж асуудал чухал байдаг. Хизээч чухал байсан. Одоо бүр илүү ач холбогдолтой болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг бид нар бол шинэ дөнгөж гарааны компани. Дөнгөж одоо ингээл төлөвшөж байгааг гэж хэлж болно. Аль ч утгаараа. Тэгэхээр датагийн хувьд бид нар одоохондоо ингээд төлөвлөгөө гаргаад тий яг ийм датаг ингээд төлөвлөсөн юм одоонд хийгээгүй байгаа. Ер нь бол энэ бид нар энийг хийн. Гэтэ бол одоо жишээлбэл яг бас дата зохион байгуулалт гэдэг чинь өөрөө айгүй чухал хэцүү ажил байдаг. Тэгээ энэ дээр бол бид нэр тодорхой хэмжээний энэ технологио төлөвшөнгүүтээ датагаа ямар төрлийн дата ямар хуу юугаар яаж
яаж авах уу, дараа нь яаж боловсруулалтандаа бэлдэх үү, энэ ажлууд дээр тусад нь арга хэмжээ авах хэрэгтэй байх гэж байна. Датаны хувьд бол одооны манай төхөөрөмжийн авч байгаа дата бол цөөхөн байршлууд одоо тэгээд хөдөлгөөнүүд байгаа. Алхам толж байгаа. Ер нь бол одоо бус төрлийн бас дата бол авах хэрэгтэй байна. Үхэр дээр бол одоо жишээлбэл температурыг авах хэрэгтэй байдаг. Тэ яагаад вэ? Бид нар одоо ингээд экспортод гаргана. Тэ тэгэхэд бол айгу өндөр шаардлагууд тавигддаг. Тэгэхээр одоо тухайн үхэр одоо анх одоо ясаас эхлээд хугацаас эхлээд ингээд муултална шүү дээ, тэ. Ямар дата байсан? Энэ эрүүл үхэр байсан уу юу? Энэ үхрийн температур гарал үүслийг нь тодорхойлох гэж байна шүү дээ. Хэмжлэнгээр энэ өөрөө бас айгуу чухал дата. Тэгээ бид нар бол яг хуу ганц одоо адуу биш энэ одоо ухаалаг хөдөөж ухаалах мал аж ахуй руу чиглэсэн үйл ажиллагаагаа явуулах болно. Тэгэхээр яг одоо би яг тэг чинь нэг чинь гэж хэлэх нь бол арай эрт те. Тийм дөнгөж л ер нь эхлүүлж байгаа юм чинь те. Би зүгээр өмнө сонсч ирсэн Teso Group-ийн хувьд нөгөө ингэний хоормог говьоос цуглуулж авдаг. Тэн дээр бол нөгөө хөргөгчтөө, сенсортой тэгээд яг нөгөө тэр чинь хоормогийн температур аягүй чухал гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ингээд авдаг гэж бол сонсч ирсэн юм байна. Тэн дээр бас нэг юм IoT шийдлүүд яригддаг гэж хэлсэн баг. Одоо тэгэхээр чинь сүүний бас л ялгаагүй л гашилсан ийдсэн байдал те нөгөө яг хадгалах горим морим гэдэг чинь бол яг л дахиад энэ IoT энэ сенсорууд л айгүй чухал яг болж шít тийм. Тэгээ яг энэ хэсэг дээр бол би бас тодорхой хэмжээний туршлагатай. Америкт байхад бол нэг Америкийн гарааны компани. Тэгээ энэ дахиад бид нар IoT-ийн тухай ярьж байгаа. Америкт нэг гарааны компаниудаар нэг сенсор хийлгэсэн. Тэгээ би бол тэдний компани зүгээр юу хийж гисэн. Хөлсөөр ажил хийж гисэн байхгүй. Тэгээд тэр миний хийсэн сенсор болохоор нэг жижигхэн батарейтай тэгээд температурын логтой байхгүй. Тэгээд Bluetooth-ээр тодорхой цэгүүд дээр лог дээр авсан температурынхаа датаг ба штэ өгдөг тийм сенсор байсан. Нэг удаагийн сенсор. Тэгээ хайдаг. Тэгээд тэр сенсорыг би одоо нэг тайлбарлах гэж байгаа шалтгаан нь болохоор гарааны компаниуд бол одоо ер нь ингэж л ажилладаг байлээ Америкт бол. Тэгэхээр зөв нэг 3 залуу дата анализ дээр ажилладаг 3 залуу. Нэг стартап компани байгуулад надаар нэг тийм сенсор хийлгээд тэгээ тэрийг олон 10,000-ыг огсруулад Мексикт. Тэгээд нэг Walmart-д delivery хийж байгаа бүх хүнсний ногооны хайрцаг дээр нааж ирсэн. Сая таны хэлдэг нэг инглиш үний температур гэж шүү дээ. Тэр шиг. Тэгэхээр тэр нь бол өөрөө яг тэр фармер дээрээс ачиж байгаа шүү дээ. Тэгт наагаал явчих. Тэрний агуулгад орхоос их нааж байгаа. Тэгээд агуулгатай байж байхдаа температур лог гэдэг байгаа үстэй тий. Тэгээд тракуудаар тэр чинь Америкийн бүх стартуудаар ингэж түгээлт мүгээлт энэ айгүй хоолт зам тулдаг штэ. Тэгээд тэр үүрэг температурын байнга бичээд байгаа штэ өөрөө. Тодорхой цэг дээр буудахтаа тэр лого өгчөж байгаа штэ. Тэг нь. За энэ бол нэг юм байна. Тэгтэл сая та ярил Teso тэгдэг байсан гэж. Тийм үү? Гэтэл Америкт надаас ч жоохон ялгаатай. Энийг хийдэг компани Teso биш Америкийн. Walmart ч биш, Farmer нь ч биш. Энийг тусдаа говьдогч дата компани хийж байгаа байхгүй. Тэгээд тэр компани энэ датагаа тэр Walmart-д тэр фармерууд бүгдэнд нь хуулийн компаниуд нь зардаг байна. Тэгэхээр хамтарч юм тий. Гэхдээ ер нь хамтарч юм тий. Тэгэхээр говьдогч компани дата бол эрүүл дата үстэй тий. Би Walmart-ын дата бол Walmart-ыг хамгаална шүү дээ. Тэг нь. Гэтэл тэр чинь яг говьдогч тусдаа компани датагаа зарчин одоо помидорууд нь муудсан асуудал гарлаа гэж бодоход яг хаана муудсан тэр дата дээрээс анализыг гаргачих واخгүй. Тэгэхээр одоо нэг гарааны компани нь өөрөө тэр юу н хагдчих байгаа واخгүй. Бид нар бол Walmart манайхан бол яадаг гэхээр ийм шийдэлсэн компани болно шүү дээ. Тест дээр нь очиж уулздаг واخгүй. Тий. Танаа ингийн хоромыг бид нар ингээд хянж өгье. Тан манайхыг авчаач. Эсвэл хөрөнгө оруулаач. Тий. Гэтэл Америкт бол тэгхгүй. Бид нар энэ дээр ингээд говьдогч компани бол ганц Walmart шоу байхгүй.
Тийм байна. Цаашаа яваал ингээл те бус бүх энэ supply chain дээр ингээд тоглолт хийх гэдэг байгаа байхгүй те. Тийм. Тэгэхээр энийг би яхаас чи санууллаа шүү дээ те. Тэрэн дээр ингээд тайлбарлахад ер нь энэ IoT-ийн гарааны компаниуд ингээд байгаа байхгүй юу? Онцлогтой. Ер нь нөгөө өөрийнхөө давуу талыг гэдэг юм уу те нөгөө өөрийнхөө DNA-ийг аягүй сайн хадгалж үлдэж Яг үлдэх юм бол илүү өндөр амжилтанд хүрэх магадлалтай байх гэдэг нь шүү дээ. IoT-ийн компаниуд бол тийм байна. Заавал хэн нэгэнд очиж хөрөнгө оруулалт аваал тэр компани өмч болох биш. Нөгөө тэгвэр харин яг зөв л байна л да. Тэгчингүүтээ тэрийгэ бусдад хийхийгээ хориглогдчиход байдаг. Зөвхөн л тухайн компанида ингээл үйлчлээд байдаг нэг тийм хэлбэр рүү ингээд орчдөг. Манай бизнесийн зарчим ч гэсэн тийм байгаа гэдэг шүү дээ. Хөрөнгө оруулалтын зарчим ч гэсэн илүү тийм болоод байдаг. Нэгийг авчингууд тэгэл за ижил төрлийн бизнес хийдэг тэр нь тийхгүй шүү гээл те. Тэрний оронд зүгээр бараг энийг энэ компани ч өөрсдийнхөө ноу хау маягийн болгоо авчиж байгаа. Тий. Гэтэл нөгөө саяны нөгөө модель бол ондоо модель байгаа байхгүй Америкийн модель бол. Тийм байна. Илүү тэр Америкийн компани дата компани шүү дээ. Илүү тусгаар байх гэдэг шүү дээ. Илүү scale up хийх болцоо би өөртөө бий болгож байгаа. Тэгж байна. Яг зөв. Тий. Томшилдаг тий. Тэгэхгүй нэг ивэр болох болцоогоо. Тэгэхгүй нэг ивэр болж чадахгүй шүү дээ. Тий. Тэгэхгүй болохоор чинь манайхан чи яадаг вэ гэхээр за үнэхээр сонирхож байна гэж бодохоор танах чинь тэндээс хөрөнгө оруулалт юм шүү дээ. За хөрсөлдөгч хэрэглэхгүй гэдэг тийм яриараа орно шүү дээ. Манайхан бол ялгаангүй тий. Тэгэхээр нөгөө ер нь бас тийм биш үү. IoT энэ технологийн хөрөнгө оруулалт хийж байгаа, технологийн стартап хийж байгаа компаниуд бол яг энэ саяны жишгээр те аль болох одоо хин нэгнээс хамааралтай бус. Гэхдээ яг хав тодорхой хэмжээний мэдээж хөрөнгө оруулалт шаардлагатай л да. Тэр нь гэхдээ маш зөв өөр салбараас хөрөнгө оруулалт хийгээд тэгээд зүгээр л яг хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт. Зүгээр нэг яг юу ш. Одоо вендор талын support ш. Тийм байна. Тэгээд ер нь бол энэ ч гэсэн ер нь ганц IoT дээр ч биш ер нь миний хувийн бодлол манай Монголын мэдээллийн технологи компаниуд дээр ч айгүй бодвочтой гэж боддог байхгүй. Яг бол сүүлийн үед ингээл маргаан их гарах юм. Одоо ингээд улс хотын тендер их авдаг, энэ авдаг. Тэ хоорондоо бие нэгээ идчихгэл ха тий. Тэгэхээр би бол энэ дээр гэж боддог лээ зэрэг эргээд яг саяны шиг модельийг компанид бариад байвал шүү дээ. Заавал ийм асуудал гарахгүй байхгүй. Тий. Тэр тендер мендер улсын ажил авахгүй бол IT-ийн компани ажиллахгүй болчихгүй байхгүй. Тийм шүү. Тэр чинь ер нь бол айгүй чухал байгаа даа. Одоо энэ салбарын тэгээд энэ хүмүүс тэрүүгээр л мөнгө олох юм шиг, улсын заавал тэжээх юм шиг. Тий. Гэдэг нэг тийм үнцэг байгаа даа. Тэгэхээр илүү өөрөөсөө төрөөс болон хин нэгнээс хараад бусаар тий 3-ын байр суурин дээр ингэж ажиллаж чадвал ерөөсөө компаниуд миний бодож байгаагаар бол өөрсдөө зөвхөн төрөөс биш, зөвхөн компаниудаас биш технологийн тусгай тогтносон байх хэрэгтэй. Өөрсдийнх нь технологийн үндэслэл нь тийм байх хэрэгтэй. Тэгжээж тэр компани тий бүтээгдэхүүнээ хин нэгнээс хараад биш ажиллаж ийж тий. Тэгээд танаа бүтээгдэхүүн сайн бол хөгжүүлэлт чинь энэ тохиолдолд үнэхээр томорч чадна. Тэгэхээр хөрөнгө оруулалтаач гэсэн зөв татчих чадна. Одоо би нэг улсын тендер авдаг компани байлаа гэдээ бол тий банк. Тэгдэг компани ингээд би нэг бүтээгдэхүүн гаргая гэж бодъё. Тэгээ тэрүүгээрээ би тэнд хөрөнгө оруулалтаар татах гэж орлоо. Тэгвэл хөрөнгө оруулагч нар чинь миний компани метрикийг хараад нэг дүгнэлт гаргана да. Тий. Тэд нар чинь бас зүгээр тухайн бүтээгдэхүүн дээр нь дүгнэлт гаргахгүй шүү дээ. Хинбэ гэдэг дээр нь бас дүгнэлт гаргана шүү дээ. Ямар этиктэй юм бэ? Тий. Тэгэхээр зэрэг их том хол явахын тулд бол ер нь компаниуд өөрсдийнхөө тусгаар тогтнолыг айгүй кэр хэрэгтэй. Тэгээ яг тэрэн дээр нь ёстой төрн яг бодлогоор тий ингэж дэмжиж өгдөг тий арай илүү тэр бойжуулахад нь тусалж өгдөг. Тэгэхгүй бол дөнгөж ингээд эхлэнгүүтээ л хин нэгний хараад болчих юм бол нөгөө саяны хоёулын яриа чинь бол байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр яг
нөгөө инкубаторууд нь тэр том хөрөнгө оруулалтнууд нь тий венчур капиталууд нь фондууд нь ингээд яг ингээд зорилготойгоор ингээд дэмжиж өгдөг бол бас илүү болох бах гэж бодож байна би хувьдаа бол тий. За хоёлоо нөгөө түрүү нөгөө дижитал ТV ингээд ярьсан шүү дээ тий. За тэгээд тэрэн дээр чинь за нөгөө машины сенсор ярьж байна. Тэгэхээр би зүгээр нөгөө сошиал дээрээс таны нэг постыг харж ирсэн тэр сенсортой холбоотой. Тэгээд манад хэрэгжүүлж байгаа одоо энэ сенсор нь бол тий тохиромжгүй маа. Тий аюулгүй байдлын хувьд ер нь бол ингээд асуудалтай байна гэд ер нь тэгжсэн. Тэгэхээр энэ IoT-ийн хувьд бол аюулгүй байдал гэдэг зүйл ер нь хэр чухал байна. Одоо чи маш их датанууд дамжиж байгаа учраас тэр аюулгүй байдал гэдэг зүйлийг маш их хамгаалах ёстой. Тэрэн дээр маш их анхаарах ёстой тий. Тэгээ та бас аюулгүй байдлын судлаачийн хувьд ер нь одоо бид нэр за монголчууд энэ аюулгүй байдлыг нь хангаж юмаа хийж ер нь чадах уу тий ер нь хэр хэцүү юм тий. Одоо нөгөө энгийнээр хэлбэл цахилгааны тоолорны датанууд нь за мэдээж серверлүүлж байгаа. Гэхдээ тэрийг хин дундаас нь хин нэг хүн хаваад байвал энэ айл ирж байгаа юм байна, ирэхгүй байгаа юм байна, хэрглэж байгаа юм байна, хэрглэхгүй байгаа юм байна гэл тэр бүх мэдээллийг нь ер нь нэг хулгайч одоо муу хүн бол ингээд аваад байх боломжтой гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ер нь энэ аюулгүй байдлууд ер нь хэр чухал байна. Бид нар энийг хангаж ер нь юмудаа хийж чадж гин үү? Яг нь аюулгүй байдлын ялангуяа би хардвер тал дээр аюулгүй байдлын судалгаа хийгээд тэгээд бас нийтлэл илтгэл явж явдаг. Яг сая таны тавьсан жишээг санаанд орлоо. Тэр цахилгааны тоолоор. Би дарханд болсон эрчим хүчний ирдэмшилгээний баг хурал дээр энэ аюулгүй байдлын тал дээр илтгэл явж байсан юм. Тэгээд тэр үед дарханд одоо энэ хятадын тоолорууд, ухаалаг тоолорууд нэвтрүүлж байгаа. Тэгээд энэ дээр бол би яг өөрийн судалгааны хувь төвшөнд бол энэ цахилгааны тоолоруудыг мэдээг ингэж багцлж аваад сервер рүү явуулдаг төхөөрөмжийн гейтвей гэдэг багхгүй юу. Энэ гейтвей энэ хятадын гейтвейг нь бол тусдаа порт нэг болцоотой юм байна. Тэр портоор бол хятадаас зайнаас энэ тоолруудтай харьцах боломжтой. Харах харьцах болцоотой. Энийг одоо ингэх хэвээр тиймэрхүү талын илтгэл хийжсэн байхгүй юу. За. Тэгэхээр энэ яг сая цахилгааны тоолоор ярихлаа би илтгэлийг одоо санаж байна л да. Энэ айгуу чухал. Аюулгүй байдал бол өөрөө ялангуяа IoT дээр бол айгуу толгомжтой асуудал. Энэ дээр бас манай ерөнхийдөө аюулгүй байдлын залуучууд бол дайггүй сайхан болцсон байгаа шүү дээ. Тийм. Тэгтээ нэг энэ IoT-ийн аюулгүй байдал гэхээр бас жоохон өрмөгцсөн тийм баг. Тэгээ энэ дээр бас бид нар болсон шнэ бэлдэх тий. Тийм учраас би бас чадлаараа бас ингэж өөрөөхөө хийсэн юм хүмүүстэй хуваалцдаг. ML second дээр ингээд би нэг машины аюулгүй байдал дээр илтгэл тавьж байсан юм байна. Тэгэхээр энэ бол айгүй хэцүү. Одоо өчигдөр би Facebook дээр нэг пост тавьсан. Тэр бол Америк нэгдсэн улс хятадаас одоо энэ Wi-Fi router шүү дээ тий. Энийг хятадаас авах болж байгаа бандж байгаа юу вэ? Шийдвэр гаргасан. Тэгээд одоо гадаадад үйлдвэрлэсэн Wi-Fi router-ыг шинэ моделийг бол FCC бол яхаа болцсон. Зөвшөөрлөхөө болцсон. Тэгээд энэ бол ерөөсөө энэ сайхан бас тэгэл нэг хакер энэ явдаг нэг тоосрогч байдаг шүү дээ. Тэрийг ингээд хактаад дэлхийд дээр хичнээн мянган тоосрогчнуудыг ингээд өөрөө удирдах ажиллаулаад айлд байгаа. Тийм үү? Тий. Тэгээд тэр бол бас боо асуудал. Одоо нөгөө тоосрогч нь айлын интернет толбогдсон байгаа юм байна. Тэгэнгүүт тэрүүг өнөдөрсөж байгаа юм байна. Хакер боллоо тэрний сул талын мэдэн гутаа дураараа ингээд дэлхийд дээр байгаа бүх тоосрогч нарыг өөрөө удирдаад ажиллалаа явуулсан тийм. Тэгээд ийм хвшлэнгийн үе төмөн IoT-ийн асуудлууд кейсүүд байдаг. Тийм болохоор энэ дээр бол асуудал бол айгүй хэцүү. Энэ дээр бол маш сайн ажиллах хэрэгтэй. Тэгээ ерөөсөө IoT гэдэг маань өөрөө бие даасан ийм тусгайлсан мэдээллийн аюулгүй байдлын технологитой төлөвлөдтэй. Одоо веб төлөвлөд байна шүү дээ. Веб руу тэр төлөвлөд бол ажиллахгүй шүү дээ. Тийм мэдээж ажиллахгүй. Тэгэхээр ингээд аргачлалууд нь хүртэл ондоо өөр байдаг. Одоо тэгэхээр би одоо ингээд ер нь юу бодож сууна вэ гэхээр
За одоо манай электроникийн инженеруудыг төгсөж байгаа ингээл за Монгол ЦЭГ сургууль, шинжлэх ухааны технологийн сургууль, тэ холбооны сургууль гэл ер нь хоёр үндсэн том л боловсон хүчин бэлтгэж байгаа ийм салбар байгаа шүү дээ, тэ. Тэгэнгүүт энд бэлтгэгдэж байгаа электроник чиглэлийн инженерүүд, энэ залуучууд одоо ер нь энэ IoT чиглэлийн тэ энэ дараачийн одоо энэ шинэ технологи чиглэлийн агуулгууд ер нь хэр ордог болтоо гэдэг бодол зүгээр сая зурс хийж орж ирлээ л дээ. Тий одоо намайг 1-р курст 2-р курст байхад бол электроника онл гээл бид нэр схем дээр юм ийгээл нэг хэдэн гэрлэн дохионоос асааж үзээл нэг тийм хичээлүүд бол ордог байсан. Тий. Гэтэ одоо энэ чинь саяны энэ security гэдэг зүйл бас л ялгаагүй орох ёстой л хэсэг гэсэн үг тий. Үнэхээр тэрийг програмчилж байгаа чипэн дээр програм бичиж байгаа бол security-гээ чи хангаж явах хэрэгтэй шүү, тэгж явах хэрэгтэй шүү гэл ингээл ойлголт өгдөг нь маш сайн өгдөг баг. Ер нь энэ чиглэлийн одоо боловсон хүчин хэр манад бэлтгэгдэж гарч ийн. Ер нь одоо эн чинь ингээд дэлхийн нийтийн тренд өөрийн IoT гэдэг юм руу ингээд чиглээд ирэхийн цагт те бид нар энэ төрлийнхөө чиглэлийнхаа боловсон хүчнүүдийг бас маш сайн бэлдэхгүй бол ер нь болохгүй юм шүү гэдэг бодол бол надад төрж ийн л да. Гарцааг үл тэ ер нь бол бид нар өөрсдөө үйлдвэрлэгч байхаасаа илүү хэрэглэгчийн хувьд ч гэсэн бид нар хамгаалттай бол хийх ёстой. Тэгээд төрийн байгууллагт ч гэсэн энэ асуудлууд дээр бол бас анхаарах ёстой. Ялангуяа том хэмжээний халдварууд бол төрд их орж ирдэг. Тэгээд мэдээллүүд янз янзын асуудлууд тийм болохоор зэрэг нэг хэцүү юм нь болохоор зэрэг яг энэ чиглэлээр ингээд сургуульд боловсрол дээр ингээд оруулах гэхлээр өөрөө энэ юу маань бас их нарийн юу шаардсан ажлууд байдаг. Тэгэхээр яг хуу одоо практик дээр бол манай нөгөө аюулгүй байдал шүү дээ веб талын. Тэд нар дээр ч гэсэн энэ асуудлууд тулгардаг шүү дээ сорилтууд. Тэр нь бол одоо жишээлбэл яг хуу ethical hacker-ийн одоо байгаа шүү дээ. Сертификатууд авдаг сургалтууд яг тиймэрхүү сургалтуудаар нарийнсчл явна л да. Тийм байна. За яг хуу тэр талаа бол бид нар ингээд харьцангуй нөгөө ингээд сайн ер нь сайн авч яваад байгаа тал байгаад байгаа шүү дээ. Ер нь бол за системийн эмзэг сул байдал, програм хангамжуудын эмзэг байдал, vulnerability, мэдээллийн аюулгүй байдал гэдэг. Гэтэл нөгөө дундын энэ тэр IoT технологиор чинь маш их мэдээлэлүүд дамжаад байна тий. Тэрний аюулгүй байдал мөн за яг хөө үйлдвэрлэгч бид нэр ингээд болё гэж бодъё. Эсвэл зүгээр стартап хийлээ гэж бодоход нөгөө л аюулгүй байдлын мэдлэгүүд чинь одоо өөрийнхөө төхөөрөмжийг бүрэн хамгаалж чаддаг байх хэрэгтэй байх нь байна тий. Гэх юм уу. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бас ер нь жоохон бодлогоор ер нь анхаарч явах хэрэгтэй юм шиг л надад санагдлаа л да. Одоо боловсролын яам төрн өөрөө энэ технологийн энэ трендүүд явж байгаа үед энэ трендүүдтэй зэрэгцээд боловсон хүчнүүдээ тий мэдлэг чадварыг нь дээшлүүлэх. Тэгээ яг манайх бол нэг л стандарт хэмжилсэн газартай шүү дээ. Тий. Хөгжсөн оронд НАТО чинь бол одоо зохицуулахын тулд хажуугаар нь FCC гэдэг байна шүү дээ Америкт. Одоо манайд ч яг энэ бол шаардлагатай л. Одоо энэ харилцаа холбоо электроникийн тал дээр гişлэгээ олгодог стандарт шүү дээ. Тийм загварын туршилт хийдэг. Тийм одоо мэргэжлийн байгууллага бас шаардлагатай л да. Тэгэхгүй бол одоо бид нар чинь гарааны компаниуд тэгэл цаг нарандаа хавчигдаад хүний болцоо жоохон шүү дээ. Гарааны компани дандаа л жоохон байдаг шүү дээ. Мөнгө жоохон. Тэгэл тэд нар аль болохоор нэг хурдхан шиг юм хийчихийг бодно шүү дээ. Гэтэл тэр нь маань шууд олон нийт дүүрчлэнд гарах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэх гэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо Америк FCC шиг байгууллага тэгээ дээрэс нь ямар нэгэн байдлаар sandbox-ууд FCC-г ажиглах sandbox-ууд тий одоо би жишээлбэл нэг хүний одоо байршилтай холбоотой локейшнтай холбоотой нэг төхөөрөмж хий гэж бодъё л да гарааны компани. Гэхдээ яг хүн хэрэглэхгүй гэж бодъё. Одоо хөргөлтийн хайрцаг байрсан дээр хэрэглэдэг гэж бодъё. Гэтэл тэр чинь хүн аваачаа технэрийнхаа цөнгөнд хийчих болно надад тий. Тэнгуутаа эхнэрээ хянахна шүү дээ. Тэнгуут л тэр жишээ ярьж байгаа шүү дээ. Тэнгуутаа тэр FCC бол яаж шаардлагатай байж байгаа гэхээр хэрэглэгээ чинь бол хайрцагн дээр байгаа юм байна. Тэгэд над төхөөрөмж чинь яг хайрцагн дээр байх баталгаа хана. Яаж хүн тагнахгүй байх баталгаа хана. Энийг яаж хийсэн байх?
яаж шийдсэн байх вэ гэдэг. Тэрийг нь илүү хардаг тий. Тэгээд дахиад нэг сайн боксод нэг 3 сар ажиллаулаад туршаад хоёр талаасаа баг гаргаад FCC тэгээд стартап хоёр. Тэгэд үнэхээр хоорондоо шийдэл хүрээд энэ асуудал гайгүй байна. Дахиад сунгаад амьдралд хэрэгжүүлэх 3 жилээр өгөх эрхийг. Тэгээд 3 жилийн дараа дахиад уулзсан асуудал гарсан байна уу. Ингээд явах ёстой л ахлах гэж бодож байна. Одоо нөгөө сая их нарийнхаа цонхонд гэдэг шиг нөгөө нэг AirTag-та нэг кейс байдаг үстэй. Тий. AirTag ойцсон ч гэлээ. Одоо яг энэ дээр бол ингээд асуудал гарсан байхгүй юу? Манад бол надад дээр болохоор ямар лиценз өгсөн гэхээр Samsung-оос. Samsung-ийн яг AirTag гэдэг чинь Samsung-ийн Smart Find гэдэг хөрөмж яг адилхан. Энийг намайг үйлдвэрлэх дизайныг хийх хэрэг надад өгч байгаа байхгүй юу? Аа за. Samsung. Энэ жилээс тийм ирэх гэж байгаа юм. Урд нь бол Samsung өөрсдөө хийдэг байсан байхгүй юу? Тэгээд би тэр лицензийг буцаачих байгаа байхгүй юу? Авахгүйгээд. За. Тий. Ягаад гэвэл нэгдүгээрт бол бид нар хэрвээ энэ төхөөрөмжийг авбал тий аргуус хэрэглэх гэсэн байхгүй юу? Одоо жишээлбэл аргуус хэрэглэх гэж авсан юм байна тийм үү? Бидэд санал болгохлоор бид нар эргээд тэдэрт санал тавьсан байхгүй юу? Аа за. Бид нар энэ технологи шиг аргуус хэрэглэнэ гэдэг. Аа за. Жишээлбэл ингээд адуу хулгайлцсан бай тий. Ааха. Хулгайлцсан яваад сумын төвд очингууд л Samsung-тай нэг Samsung-тай энэ нүгээр дамжаад ингээд олчихно шүү дээ тий. Тэгэх нь байна. Окей. Тэгж ашигласан байхгүй юу? Ааха. Тэгэн гот Samsung тэгж бид нар юу өгөхгүй шээ байхгүй. Аа за. Тэгэхээр энэ нэг сая ярьдаг энэ аюулгүй байдал хүний нууцлал тий хувийн мэдээлэл гээл тий энэ асуудлууд чи ийм хэмжээнд тохируулгыг хийгдэж явж байгаа байхгүй. Тийм байна тий. Тэгвэл сонирхолтой нь одоо Samsung-ийн тэр зөвшөөрлийг та яаж тэрийг нөгөө ашиглах эрхийг тэрийг модельчлэх загварчлах эрхийг авдیں۔ Яг уу энэ Samsung гэдэг ер нь хэдэн Америкийн гайгүй том компаниуд бол ав мэддэг л дээ. Аа за. Тэ хөгжүүлэгч девелопер IoT-гийн. Ааха. Тэгээд мэйл ирээл надад санал өгвөл. Тэгээ ийм компаниуд дээр бид нар ийм лиценз өгч байна. Тэгээд та хоёроо зөвшөөрвөл бид нар ингээд 100% Samsung-ийнхаа код шүү дээ. Дизайн код мод бүгд тэрийг өгнө. Тэрийг бид нар авсан сонирхсан л даа үзсэн. Үнэхээр айхтар юм бэл тэхэн тогнол. Тэгээд тэр сая мэдээллийн аюулгүй байдлын тал дээр өөрөө хөндлөн шүү дээ тий. Тэр Samsung-ийн тэр нэг Smart Tag гэдэг Smart Find байж шүү дээ. Тэр хэд шүү дээ тий. Тэр мэдээллийн аюулгүй байдлынхаа хамгаалтан дээр ямар олон давхар хамгаалт хийсэн бэ гэдгийг харахад үзтээ. Гайхалтай шүү дээ. Чухал байна тий. Тэгсэн хэрнээл тэрийг хактаалгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд нэг эвэртэй компани болоод дэлхийд дээр гарлаа гэвэл хамгийн ихний том дайралт чинь яг тэр шүү дээ. Тийм шүү дээ. Өрсөлдөгч нар чинь шууд хактаал эхэлнэ шүү дээ. Нэр сүрийн унгаал эхэлнэ шүү дээ. Эдний төхөөрөмжийг бид нар ингээд эвдчлээ, одоо ингэчлээ гэж пост тавихад LinkedIn дээр пост тавихад тэгэл бүтээгдэхүүний нэр дор унна шүү дээ. Тэгнэ шүү дээ. Одоо уг нь чинь ингээл дижитал ТV нэгэд ярьж байгаа. За нийслэл Улаанбаатар юу гэдгийг 2030 он гэхэд дижитал ТV City тий ингээд ийм ТV-нтэй болно гэлдэг жаа. Тэгээд инхийн тулд нөгөө тэгүр бид нэр маш их датануудад цуглуулж ийж яг одоо real data өнөөдрийн Улаанбаатарт болж байгаа замын хөдөлгөөн тий хүмүүсийн явж байгаа байдал тийм үү. За одоо ингээд өөр юу байдیں۔ Тий гол улсын төвшин гол усны төвшин гээл тий байгаль орчны байдал доогуур явж байгаа хоолоонуудын байдал гэмтлүүд төвшнүүд цахилгааны шугамуудын халдмал бүх юм мэдэх ёстой шүү дээ. Ер нь бол тэгэхээр нөгөө тэгүр бид нар нэг ийм дижитал ТV-нд болно гэж зориод байдаг. Тэгсэн хэрнээ тэр нь өөрөө юунаас хамааралтай тийм болох юм бэ гэдгээ ерөөсөө хэрхэн ямар үе шаттайгаар тийм болох юм бэ гэдгээ ерөөсөө тооцож төлөвлөж чаддаггүй тий мэддэггүй юм уу гэж зүгээр бодогдож юм л даа. Одоо нэг л том л дижитал ТV нэгээл те яваад байдаг. Гэхдээ яг өнөөдөр бид нэр замын хөдөлгөөнийхөө трафикийн датагаа рил авч чадж байгаа юм уу? Тэ гэрлэн дохоогоо
зөв нөгөө одоо эн чинь дижитал ТV-ийн дотроо замын хөдөлгөөнөө хийж ягаад гэрлэн дохоогоо зөв удирдаад замаа зөв удирдж ижил бид нэр төвчлээ сална гэж л ярих гээд байгаа шүү дээ. Ер нь эсрэгээр түүнээс ч тэр дижитал ТV-нэр бид нар яг яах чинь тий. Тий. Ер нь бол чи ирээдүйн бүх таамаглал бүх юмнуудыг л тэн дээр хийж энэ хотыг хөгжлийн төлөвлөгөөг нь боловсруулж гаргах гэж л тэрийг Одоо жишээлбэл одоо хийж байгаа шүү дээ. дижитал ТV нь яг ажиллаж байлаа гэхэд одоо саяхан тэр Апогийн сүүний үйлдвэр гад гарлаа л гэж шүү дээ. Тий. Тэгэхэд л шууд дижитал ТV-н дээр л тэр гал командын машинуудыг явуулах, замуудаа чөлөөлөх нөлөөлөхнүүдээ ингээл хийгдэл явна шүү дээ. Тэгэл тэрүүгээр гэрлэн дохоогоо удирдаад Тэгэл би шууд тооцоо хийн шүү дээ. Одоо үйлдвэрээр манай гал команд эхний очих тий баг ба шүү дээ. Яг 5 минутын дараа очино. Тэгээ яг 5 минутын дараа очиод энэ баг ба шүү дээ. Тэжнээ метр квадратыг л чадна. Тэрний дараа дахиад нэг баг тэндээс яг тэдэн минутын дараа очихлох хэвээр. Гаргах хэвээр тий. Ингээд дижитал ТV-ний бол өөр тэр шүү дээ. Ерөөсөө тий, ер нь тэр шүү дээ. Бүх юмыг таамаглах тий төрүүл зохион байгуулах шүү дээ. Тэгэхээр мэдээж асуудал энэ IoT дээр бол ер нь бол айгүй том юу хэрэгтэй л дээ ажлууд. Тийм байна. Тий. Ер нь Энэ талаар хүмүүсээ сурах хэрэгтэй, явуулах хэрэгтэй. Одоо ингээд янз янзын сангаар ингээд гадаадад хүүхдүүд сургаж штэ. Тэгэд нэг яадаг гэлээ нэг мондөг сургуулиудад яадаг бол явуулдаг гэж хэлдэг. Ийм хэрэггүй штэ. Яг улсад хэрэгтэйтэй ямар мэргэжил вэ нөө? Тэрэн дээр тэтгэлгүй хүмүүс байгаа. За, хоёлаа ер нь IoT технологиг ашиглаад одоо ер нь бид нар яаж хөгжиж болох юм, юу хийж болох юм гэдэг зүйлүүдийг их ярьж байна те. Тэгээ энэ дээр сүүлийн үед нөгөө түрүүнч бас ярьсан дижитал ТV нэгээл те, дижитал хот болох гэж байгаа гэл нийслэл хот 2030 он гэхэд ч гэдэг юм уу одоо ингээл хөгжлийн төлөвлөгөөгөөрөө захим дижитал хот болно. За, ямар ч бас нэг юм хажуудаа дижитал Улаанбаатарын дижитал хувилбартай болно гэх зүйлүүдийг бол ингээл дурддаж байгаа бах те. Инхийн тулд бид нар ер нь суурьасаа юуг зөв хийж те хэрхэн ямар алхамтайгаар ингэж хийх хэвээр. Энэ эсэргээрээ одоо дижитал ТV нь болно, юм ингээд дижитал болно, IoT хэрэгжилж байгаа гэдэг чинь эцсийн дүндээ бол дата мэдээлэл дээрээ бид нар real time датанууд авч анализ хийж энэ AI машин сургалтуудыг ашиглаж ирээдүйн таамаглалуудыг амжилттай оновчтой зөв дэвшүүлэх гэдэг энэ үндсэн концепц явж гин үү. Тэгээ IoT-гийн ерөн зорилго за нэг нь бол автоматжуулалт ингээд байх, дараагийнх нь бол энэ ирээдүйн таамаглал гэдэг зүйл рүү ер нь явж гин үү. Тэгэхээр бид нар ер нь нийслэлтэй. За нийслэл биш юмаа гэхэд энэ том нийслэлийг биш юмаа гэхэд одоо нэг жижиг хотоо тий. За дархан эрдэнэтэй ч юм уу ингээд дижитал болгоод одоо шинжэн шиг тий ингээд хөгжүүлээ гэдэг тийм зорилго тавиад явбал одоо ер нь IoT-гээр бид нэр юуг нь хийвэл одоо эхэлж хийвэл болох юм. Тэн дээр ер нь таны бодож исэн тий ер нь ингээд зөвлөж исэн тийм концепцүүд байдаг. Ер нь бол яг суур асуудал болохоор аливаа иймэрхүү ажлыг гүйцэтгэх бий болгоход бол ер нь бол одоо яг AI хэзээгээр хүчээ авч байгаа ч гэсэн хүн л юм л дээ. Тэгэхээр хүмүүс маань тодорхой түвшний боловсрол чадвартай байх хэрэгтэй болчихж байгаа. Бид нар бол одоо жишээлбэл тааш одоо гадаадаас бэлэн дижитал ТV н авлаа л гэж бодъё л доо. Бараг тех гээд байгаа л байх гэж бодчиход. Салгасаас ч юм уу эндээс ч юм. Гэхдээ тэглээ гэхэд тэрийг чинь ажилуулах, тэрийг сайжруулах тий хүн л хэрэгтэй ш тий. Тэгэхээр бид нар болсон хүчнийхээ асуудал дээр ирэхэд бас гол технологи дээр анхаарах нь хэцүүтэй болж бодож байгаа. Тий. Ягаад гэвэл одоо жишээлбэл энтгэхэд бол одоо цахим хөгжлийн яам биш. Электроник цахим хөгжлийн яам гэж нэртэй байдаг шүү дээ. Тэгэхээр электроник цахим хөгжлийн яам гэж нэр өгсөн энтгэхэд өөрсдөө электроникоор хятадаас хоцорсон гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр илүү энэ дээр юм бэлтж эхэлж байгаа зү тий. Электроник дээрээ анхаарлаа хандуулахын тулд энэ бодлогыг зангидах тийм салбар болгож гаргаж ирж штэ. Тэр яам дээр бүр оруулж ирж байгаа байхгүй нэрийн хүртэл. Тэгэхээр бид нар чинь за нэг 10 жилийн дараа бид дижитал ТV-г ингээд нэвтрүүлнэ гэхэд бол өдөд эхний хүмүүстэй сургалтанд явуулж хэвчээ байхгүй.
Энэ бол манай улсад нөгөө байсан баялаг туршлага шүү дээ. Яг нь социализмын үеийн гэж шүмжлэлтэй баг. Гэтэ тэр үед ч гэсэн нэг яг ирээдүйд яг 5 жилийн төлөвлөгөөнд орсон өөрчлөлтүүдийг хийхийн тулд одоо аль ширний үйлдвэр байгуулах гэхэд тэрнийхээ инженерүүдийг ингээд Чехт, хүнсний үйлдвэр Герман ингээд сургаж ирсэн шүү дээ, тийм ээ, урьдчилаад. Тий. Тэгэн гутаа нөгөө Чехүүд нь нөгөө гадаадынхын ирээд үйлдвэрээ бариад өгөх гутал Монгол хүн айгүй хурдан тэрийг цааш нь аваа явж ирсэн шүү дээ. Туршлага байгаа байхгүй юу? Тийм болохоор яг иймэрхүү одоо гол юм дээр бол сектор дээр яг ингэж хүн бэлтгэх хэрэгтэй бид нар. Хүн бэлтгэх хэрэгтэй. Хүн бэлтжил болсон хүчинтэй болчвол бид нар яг энэ тухайн дижитал ТV-ийн тухайн дата өгөгдлүүд бий болгох боловсруулах тий. Энэ AI дээр ингээ ажиллах тий. Энэ юугаа бол бид нар яг улсын түвшиндээ бид нар энийг хийх хэрэгтэй байхгүй юу? Хувийн сектор бол тэр өөрсдийнхөө юугаар явна шүү дээ. Төлөвлөгөөгөөр өөрсдийнхөө ямандаа өөрсдийнхөө өсөлцөөгөөр тэр чинь тэдний болгон юу тарахгүй шүү дээ. Улсын хэрэгцээтэй нийцэхгүй шүү дээ, синхрон байж чадахгүй шүү дээ. Тийм болохоор зэрэг улс бол яг нэг зүгээр инкубатор эсвэл ингээд тийм юм гэж яхаа оронд гэж болно л да. Гэтэ энийг нэг зорилттойгоор ингэж бүр одоо юуны инкубатор. Одоо дижитал ТV-ний зориулсан инкубатор тэгж одоо бүр зорилготой байвал зүгээр. Тэгэхгүй бол ингээд general одоо ингээд стартапуудыг дэмжих гэдэг нэг юм тавина шүү дээ, тий. Энэ бол зүгээр бас усан тийсэн юу шиг л алгуул шүү дээ. Харин тий. Тий. Үр дүн нь ер нь айгүй олон жил ярьж байгаа хэрнээ бид нарт ингээд барих. Одоо жишээлбэл бид нар ингэсэн бол яг 10 жил өмнө. 10 жил өмнө бид нар засгаас мөнгө гаргаад инкубатор санхүүжүүлэлтийг гаргаад хөгжүүлнэ гэдэг зорилт тавиад дорооны үйлдвэрлэл дээр ингээд бид нар зөвхөн дорооны үйлдвэрлэлийн компаниуд дээр ингээд тэгвэл үдэд манай дороонд болсон байна шүү дээ. Тийм шүү дээ. Хамаагүй гоё болсон байгаа даа. Тийм. Тэгээд тэрэнд нь нөгөө одоо мөсч гэдэг юм уу, шүтиш гэдэг юм уу, электроникийн тэр чинь угаасаа хүсвэсийг ороод ирнэ шүү дээ, тийм. Тэгэн гутал чинь яг ингээд зорилттой юм тавиул үр дүн гарах нь дээрэс нь зорилт тавьчихсан дүгнэх нь амархан байхгүй юу? Дүгнэх нь. Тэгэхгүй бол би ингээд ганаа нэг компани инкубатор гэхдээ зэрэг дүгнэж чадахгүй. Юу хийснэж мэдэхгүй. За хэдэн компаниуд хэдэн ап бичсэн юм байна. Тэгээ тэр нь одоохондоо сайн яагаагүй. За ингээл болоо юм байна. За ер нь бол сайхан болж л. Тий. Гэтэл бид нар ингээд дорооны чиглэлээр эсвэл одоо дижитал ТV-ний чиглэлээр тий ингээд яг юу гэдэг сабс гаргаад тэнд ингээд ажиллаж байгаа компаниуд дээр тодорхой дэмжлэгүүд нэг бол үр дүнгээ шалгаад тэгэл яг ерөнхий зорилтод нийцж ажиллаж байгааг нь шалгаалж хугацаагаар тэгээд чадахгүйнуудыг гаргаад шаардлагатай компаниуд оруулаад ингээд явсаар байгаа чинь тий үр дүн төрн тий одоо ингээд бид нар үйлдвэрлэлээр дандаа л тийм юмудаа алдаа гарч тий нефт дээр гэл бид нар нэг хичнээн удаа ярьж тий боловсролтон дээр тэгээ нэг үйлдвэр гэл энэ дээр ч бас компаниудаа өдөр бас санхүүжүүлээд хөгжүүлээ явуучвал бас хөөрхөн яваад өгнө өөртөө. Тий одоо нэг сүлдөө сошиалаар яваал гэсэн. Тий яваад байсан. Тий чадна гээл. Тэгээд чадна шүү дээ айгуул. Яг орлогын хэмжээнд урдаас нэрдэг машин ч юм уу юмнууд ингээд авчраад ингээд авчрал байгаа хэл та. Тий. Гэхдээ эн чинь тэр орчин нөхцөлийн зорилгоор ингээд бүрдүүлээд өгөх юм бол тэнд чинь олон хүмүүс сонирхож орно тий. Тэгсээс одоо ингээд аливаа юм аж үйлдвэр чинь аль улсад байна шүү дээ. Яг ингэж л яваад байгаа байхгүй. Одоо ингээд тэр сая чадна гэсэн залуучууд байна шүү дээ. Тий. Тэдэрт ингээд тэр чадна гэдэг ажлыг ингээд мөнгө төгөөд дэмжиж ажлын нөгөөд ингээд эрхийн нөгөөд эхлүүлнэ шүү дээ. Тэгээд тэд нар чинь тодорхой хэмжээний бензин гаргаад эхлэн шүү дээ. Тэгвэл тэд нар чинь мөнгө төлөөд эхлэн шүү дээ жоохон. Тэгвэл тэд нар чинь ингэхийг бодно шүү дээ. Тий. Тэгвэл хятадас авсан жижиг машинаа болоод Америкаас арай жоохон хүчтэй машин оруулж ийл. Тэгсээр байгаа нэг үндэсний хэмжээний том нефт үйлдвэр болчих тий. Тэгэхгүй өнөөдөр би гинт тентэгт очиж гэрээ гоота манад нэг том үйлдвэр болчлаа. Тэрний нэг дарга нь төрийн үйлдвэрийн дарга нэг хүүхэн тавилаа, эсвэл нэг залуу тавилаа. Нөгөөт нь нэг хэдэн хаус G класс унаад авчих. Ер нь тэгэл баг л та.
дэмжих л хэрэгтэй одоо. Би бол энэ дөр бол тэгж боддог байхгүй. Яг саяны асуултанд бол нэгдүгээр бол хүн бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт бол яг бүр зорилттой дэмжлэгүүдийг зорилттой байгаар хийх хэрэгтэй. Тий. За тэгвэл IoT дээр хоёул одоо хамгийн түрүүний зорилтод ийм бүс сэдвчилсэн гэдэг юм уу, ийм дэмжлэг юун дээр гаргавал зүгээр вэ? Одоо яг бид нар яг юу хийж чадна гэд те юу хийнэ гэд за түрүүн хоёлоо дорооно гэж ярьсан шиг одоо хамгийн түрүүнд нэн чухал тэгсэрний хамгийн quick-ийг хийж чадхаар тийм дэмжлэг. Энэ бол хэд хэдэн асуудлаас нөхцлөөс одоо хамаарат байгаа юм. Иймийг бодоход бол яг бидэрт юу хэрэгтэй байна гэж бодохоос илүү Монголд Улаанбаатарт бид нар мөнгө хийх болцоо бас юу байна гэдгийг бодох хэрэгтэй. Жишээлбэл бидэрт мөнгөний хувьд л штэ. Бид нар өөрсдийнхөө одоо хэрэгцээг хангацдаг үстэй. Тий. Гадаадаас ч гэсэн аваад тийм үү. Мөнгө бас агай чухал байгаа үстэй. Тэгэхэд бол мөнгө юу хийж чадахгүй бол Монголын юу чинь цөөхөн штэ. Зах зээл чинь. Тийм тохиолдолд одоо жишээлбэл би түрүү нэг жишээс дорооно гэдэг. Тий. Дорооно бол яг Монголд агай тохиромжтой үйлдвэрлэсэн. Ягаад гэвэл дорон дээр бол хэдэн гайгүй инженер байхад зохион бүтээх. Дорооно удирд чинь. Зохион тэгээ R&D төвтэй болоод явахад сайжруулад үдээ аж ахуй хэрэглэх дорооно, янз янзын батлан амлах хэрэглэх дороонууд ингээд төрөлжөөд хийх болцоотой дороонууд хийгээд нэг айхтар амар өндөр түвшний хүн хэрэггүй. Дунд электроникийн гайгүй инженерүүд хөгжүүлэгч нар байж хахад 3 сайн инженер байхад тэр үйлдвэрийг. Тэгэхээр нэг юу н амар шаардах байгаа байхгүй. Нөөцсөн. Тий. Одоо хүний нөөц ч юм уу тий. Тэгүн гутаа мөнгө нь бас одоо дорооны үйлдвэрлэл яваахад тийм амар өндөр мөнгө хэрэггүй. Тий. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл би ингэж шаа ярьж байгаа юм л да. Ирантай. Иран бол эдийн засгийн хувьд бол яг уу мөнгөтэй байгаа. Гэхдээ бас бус орныг бодох юм бол Израиль, Америкийг бодох юм бол айгүй хязгаарлалт бол ресурстай байгаа. Халттай. Тэгэхэд тэдний тэр шахид гэдэг камиказууд байна тий. Эсвэл эдний бус дороонууд шүү дээ. Эдгээр бол ингээд айхтар тийм боломж юм хийхэд итгэдэг байгаа байхгүй. Гэтэл яг ингээд дайн юуныхаа хувьд бол аймаа стратегийн боломжтой юмуд болоод эхэлж байна. Одоо манай ах шиг ингээд Монгол шиг юм том өргөн нутагтай газар бол хил хамгаалах ингээл дорооны одоо манай өөрсдөө хийх айгүй байгаа. Гэтэл түрүүн биэсэн шүү дээ. Ямар нэг юм хийхэд бид нар те өөрсдийнхөө хөндлөлөөр хүлээж штэ. Бид нар шууд фужи хийн гэдэг эсвэл Starlink шиг хиймэл дагуул хөргөд интернет хангана гэвэл тэр шиг дэмий юм байхгүй штэ. Тэ. Тэгэхээр зэрэг яг манай Монголд байгаа нөөц болцоо тэ. Гэхдээ тэрийг заавал Монголдо хэрэглэхгүй гэж болно. Тэг одоо бид нар дороонуудыг аягүй сайн хийсэн баг. Дороонуудын зарим нэг хэд ангиудыг аягүй сайн хийсэн багт. Өнөөдөр эрэлт бол аягүй өндөр байгаа. Тэ. Эсвэл ингээд тэрнтэй адилхан юм уу иймэрхүү үйлдвэрлэл төхөөрөмж юм дээр бол аягүй мэрэгш хэрэгтэй байгаа байхгүй. Белорус гэл улс байна тэ. Бас нэг хайхтар мундаг хөгжсөн улс биш мөртлөө. Тэр хөдөө аж ахуйн юугаар бол дөрөв хөрөмжүүдээр бол хөгжсөн. Тэргээр бас Белорус трактор марактор гээл тий. Тэгээд ингээ яваад байгаа. Тэгэхээр ингээд манад бол тэр зэрэг ерөөсөө айгүй хэцүү. Монголд бол бид нар тэр нь чаддаг юм юулээ гэж бодлоо айгүй хэцүү байдаг. Хийгээд хүмүүст одоо Монголыг одоо яг бүтээгдэхүүнээр нь одоо юугаар ямар бүтээгдэхүүнээр биднийг таних вэ? Одоо малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн л гэх бах та тий. Тиймэрхүү эсвэл говийн гэхдээ тэр ноолорын чинь тэр болгон гадаадд тоохгүй. Тэ. Тэгэхээр бидэрт яг өөрсдийн гэс нэг юм бүтээгдэхүүнийг ингээд бүр сайн хэлдгээр бид нар судлаад нэг юм бүтээгдэхүүнтэй болёо бид нар. Тэ. Тэгээд энэ дээр ийм санхүү гаргая. За 5 тэрбум 10 тэрбум төгрөг гаргачих. Тэгээ энд ингээд бид нар элсэлд аваад энд ажиллах гараа. Тэрийг өстой жинхэнэ судалгаатай, өстой жинхэнэ шалгаруулалттайгаар тий. Тэгээд тэрнийхээ үр дүндээ яг бүр гарах хэрэгтэй байхгүй бүтээгдэхүүн. Тэгжиж илүү амжилтанд хүрнэ тий.
Одоо жишээл яг хуу зөвөр манайхан бол зарим нэг хандлага байгаа л та. AI хиний тэр байл дэмжээл байгаа тий. Тэгэл яг хуу ингүүн энэ ингээл яг хуу ингээд гарцсан эсвэл манай аргиус ч юм уу. Ингээд гараад ирсэн жижиг ингээ амжилтанд хүрсэн компаниудаа бас өргөж аваад бүр дэмжээд ирээсээ танад яг одоо scale up хийхэд чичнээ хэрэгтэй байна. Тэ? Ямар өшөө дэмжлэг хэрэгтэй байна. Мөнгөөр юу хэрэгтэй байна. Өөр хууль эрх зүйн орчинд ямар дэмжлэг хэрэгтэй байна. Эсвэл одоо гадны харилцаа холбоогоор ямар дэмжлэг хэрэгтэй тий. Дуулс гэж үзээд одоо манайх ч нэг ийм Монголиагаа одоо Эстонаас жишээ авч хийгээд ийм Монголиагийнхаа энэ платформыг зарна гэж нэг үзсэн. Тий. Яриад байгаа тий. Тэрэн шиг ер нь зүгээр ийм бит тий ийм бүтээгдэхүүнүүдийг ингээд зарах улсын тэн дээр дэмжлэг гаргах тийм зүйл хийвэл тэгээд яг IoT дээр бол тийм байгаа. Зүгээр бас зүгээр веб дээр ч сая ярьсан чинь Монголиа ч юм уу ийм бүтээгдэхүүн дээр ингээд бүр зорилт бүтээгдэхүүн дээр юу гаргаад. Тэр нь яг демандыг судлаад бүр тий дэлхийд дээр хэдэн улс хэдэм бэ хэдэн улс хийдгүү юм бэ тоодгүй юм байна. Тий зарим нэгэн бүтээгдэхүүн чинь томчод тоодгүй бүтээгдэхүүн зөндөөд байхгүй. Одоо энэ дроныг бол томчод тоохгүй байхгүй. Тоглоом хэмжээнд бодсоргод цаглцсан байхгүй. Америкт энэ бол тэгэл DJI юуг аваад тоглож боглол тэгэл зураг мөрөг аваад тэгэл ийм л хэмжээд л. Тэгсэн чи одоо эн чин стратегийн төвшөнд дайны төвшөнд одоо Иранд байлтах гад Ираны дронуудыг устгах чадахгүй Украинаас гуйгаад байгаа шүү дээ Америкт. Танахаа энэ Ираны дроныг устгадаг юм өгөөч гэд. Тэгэхээр чи уг нь нэг тим юмтай болчихвол тий нэг л нэг юм хүн гойдаг хүнд хэрэгтэй нэг юмтай л болчихвол тэгээд бид нар бас тодорхой хэмжээнд амжилтанд хүрэх гээд байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр нь яг хуу зарим улсууд ч юм бүр ингээд өөрсдийнхөө давуу талыг ингээд яахын тулд хуультай хүртлээ шүү дээ. Ямарстай бэлэг гэд шоколадны хууль гэдэг байж байдаг. Бэлэг ч одоо шоколадны орно л гэдэг тийм. Тэгээд хуультай бүр. Тэгэхээр одоо манайх гэдэг одоо жишээ бүр тийм өөрийн гэсэн юу гарах хэрэгтэй байгаа байхгүй. Тэрийг нь хийх гээд байгаа хүмүүс нь маш сайн судалгаатай, маш сайн концепттой. Тэгээд тодорхой нөгөө MVP гэдэг продакттай. Тэгээд тэрийг нь улс нь харин өстой дэмжсэн шиг дэмжиж өгчдөг болоо. Одоо ингэж гэж байгаа байхгүй. Манай хөдөө аж ахуйн газар тариалан дээр хөрсний чиг хэмждэг, юу хэмждэг ингээд сенсор. Тэгээ тэрийг 3 чигээр 4 чигээр ингээд явуулдаг серверөөр. Тэгээ тэр нь ингээд авдаг тийм юм Оросд хийсэн байгаа байхгүй юу? Бас Европод ч. Тэгээд тэрийг ингээд нэг улсад бүр ингээд дэмжсэн. Тэгээд тэрийг улсын хэмжээнд брэндлээд бүр ингээд. Тэгээд манай Монголд орж ирэхээр хэдэн сая доллар гэж орж ирээд байгаа байхгүй юу? Муу за. Бид нар IoT-гийн бид нар харахаар зүгээр л байдаг. Зүгээр юм хөрсний сенсорээс тэгээд нэг 4 чигээр шийдсэн юм байна шүү дээ. Гэтэл яг ингээд хөгжилсэн байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр чинь зөвхөн одоо энгийн имиж те бид нар одоо мал дээр ч юм уу нэг юм дээр нэг сенсор хий те. Тэгээд тэрийг ингээд зөвхөн тэрийг ингээд инкубаторын улсаас ингээд дэмжихээс гадна тэрийг чинь ингээд зах зээл дээр дэлхийн тангидуулах хэмжээний зардал шүү дээ. Маркетингийн зардал. Үзэсгэлэнт орох зардал. Тэрийгээр нь хүртэл ингээд бүр дэмжиж тах хэрэгтэй. Тийм байна. Тий. Тэгээ яг тэггүй бол заавал ингээд бүр амар юм хийгээд онгоц хийгээл тэрийгээ бид нар тэгэхэд гарна гэсээл бид нар өнөөдөр өдөрт хэгэлдэг ноу хау ингийн сүч юм уу энэ зарим нэг юм хийчих штэ тий. Тэгээ тэрийгээ ингээд бүр ингээд шинэхэн үндэстэй судалгааг нь хийгээд баталгааг нь гаргаад эрүүл мэндийн бүх бичиг юмнуудыг санхүүжүүлж гаргаж аваад тэгээд судалгааг нь зүй хийсэн тохиолдолд тэр чинь тэгээд гараа авчин тий. Иймэрхүү дэмжлэгүүд бол айгу системтэй яг зорилттой. Стартапууд яг зорилттой. Одоо ингээд ерөөсөө инглисийн үнэхээр эрүүл мэнд ашигтай гэж гаад ирээ заяа. Батлагдаад. Тэгээ энийг үйлдвэрлэж болох юм байна, хадгалж болох юм байна гэж гараад ирээ заяа. Тесогийнхнийг авч үзээ туршин. Тэнгуүтэ тесо яа дэмжих вэ гэхээс окей энийг ерөөсөө дэлхийд гаргая. Шууд танаа тесогийн мөнгө хүрэхгүй. Та том группчсээ тэгж үл чадахгүй. Тэгээ бид нар дэмжлэг өгье. Гэхдээ бид нар ийм жижигхэн шеэр авъя. Тэгээд стратегийн хувьд энэ хамтын ажиллагаатай энэ улс орнуудтай илүү
засгийн газрын түвшинд ярий. Тий. Импортыг нь Тэгээд тэр экспортын татвар дээр нь тэр улсынх нь стандарт хэмжээ зөө тэр зөвшөөрөл авдаг юмтай бид тэр холбогдъё. Тэ. Тэгээд тэд нар чинь зах зээл рүүгээ орчиход тэгэл тэр чинь брэнд бол бүүн болчих шүү дээ. Хүмүүс өдөртмөн хэрэглэгээ бодоод хөвшчих. Тэгэл Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний өгөөчтэй нэр хүндэд илүү сайтай одоо тухайн бүтээгдэхүүн дэлхийд хүлээн зөвшөөрсөн. Бид нар яг одоо ингээл дандаа тийм яриад байгаа байхгүй юу? Буруу юм ярьдаг шалтгаан нь монголчууд яг тодорхой конкретны зорилт юм ярьдаг байхгүй юу? Ерөнхий юм яриад байдаг байхгүй юу? Тэ бид нар одоо ингээд дэлхийд дээр гарахын тулд одоо ингээд юунууд IT-ийн маань ингээд ингэчүүл ингээд аюугаа нүүрсээ зарахгүй толгоогоо зарах юм байна гэл. Энэ чинь амар генерал байгаа зү. Тий. Түр генерал байгаа зү. Тэр толгой бол ганцхан монгол хүн ч толгой байхгүй шүү дээ. Бүх хүмүүс толгой бүнэртэй шүү дээ, тий. Тэгэхээр бидэрт яг тодорхой зорилттой юм бидэд тавиад. Тэгэхээр монгол хүнд яг юунд тохирох юм гэдэг тэр бол шал дэмий асуулт байхгүй юу? Вьетнам хүн хятад хүн хийж чадж байгаа юм монгол хүн хийж чадна шүү дээ. Тий. Тэгэхээр нэг чиглүүлэх, хөгжүүлэх, дэмжих те менежмент бүх юм чиглүүлээд өгчих юм бол тэгэл яваад гэж те. Тэгээ ер нь одоо ингээд за бид нар чинь виртуал бүс гээл те за стартапуудыг дэмжих стартапын тухай хууль гээл ингээл хуулиуд гарч ирээл байна. Гэтэ эндээ өөрөө нөгөө стратегийн тухайлсан чиглэлүүдээ салбаруудаа илүү наривчилж тодорхойлоод те тэр салбаруудын компаниудыг тухайлсан дэмжлэгийг нь сайн өгөөд. Тэгэхгүй бол одоо IT-ийн бүхэл компаниуд мэдээлэл технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болоод байгаа. Зүгээр IT биш компани болцсон байгаа юм. Дэмжлэг авахгүй. Тэгж л байгаа. Нэг програм хийдэгч гэдэг юм уу те нэг тийм. Тэгээд тэгэнгүүт эн чинь зүгээр зорилго нь өөрөө тодорхой байгаад тэгээд хамрах хүрээн тодорхой болгоод жоохон хумж өгөөд тэгээд хумсны чинээгээрээ арай жоохон их юм өгвөл илүү хүртээмжтэй байх гэдэг юм. Харин яг гоо сүүлийн тэрлэг орохгүй л байгаа юм. Одоо нэг химэл оюуны талаар ажиллаж байгаа компаниудад бол нэг тийм дэмжлэг үзүүлнэ гээл те. Гэхдээ энэ дахиад агуу генерал байгаа байхгүй. Химэл оюуны гэхлээр зэрэг авч нүрээс амар том хүрээ штэ те. Зүгээр нэг жижигхэн чатбот л химэл оюунд орно штэ. Тэгээ штэ. Тэгвэл бүр ингээд нүсэр том системүүд штэ те. Одоо энэ засгийн газрын хэмжээнд өөрсдийнхөө метрикээр ажилтдаг барьдаг. Одоо 100 сая доллараар худалдаж авч болохоор системүүд байгаа шүү дээ одоо. Тэгээ тэд нар дээр хэдэл бид нар фэшн юунд нь оруулах юм. Эсвэл одоо ингээд LLM дээр бол зөндөө модель зөндөө юмуд хийцэн хүмүүс зөндөө байна тийм. Зүгээр байж жоохон API-аар нь дамжуулаад нэг жижигхэн нүрийн өөрчлөлт хийсэн юм зөндөө өөрчлөө шүү дээ. Тэгэхээр зэрэг яг тодорхойсон юмуд дээр бол AI дээрхэд бүр яг тодорхой заах хэрэгтэй байна. Одоо ингээд Америкт бол аюу тодорхой зааж байгаа байхгүй. AI дээр бол шууд дата центр мэтэр гэх хөрөнгө оруулалт ирчихэж байгаа. Олон юм ядах юм байхгүй тэр бол. Тэр AI модель дээр нэг олон юм ярихгүй. Тий. Тэгэхээр яг уу ер нь энэ дээрээс ингээд зөвхөн бит хоёрын үзэл бодлоос ингээд базаад хэлэхэд те тодорхой хэмжээний дэмжлэгийг тодорхой хэмжээний хүрээнд те зорилтод чиглэсэн тэр зорилгын хүрээнд одоо энэ IT паркч байна уу, цахим яманч байна уу те энэ зорилгоудаа илүү тодорхой гаргаад за яг зорилгоо гаргахын тулд бидний хийж байгаа судалгааны ажлууд маш олон хүмүүсийн судалгааны ажлуудтай танилцаад те тэдгээрээс маш сайн шүүгээд үнэхээр амжилт гаргана гэдэг баталгаа нотлохотой тоо баримттай тэр зүйлүүд дээр нь илүү оновчтой дэмжээд өгөх юм бол бид нар бол гарах боломж бол байна тий манай стартапууд дэлхийд гарч ганц цэвэртүүлэх боломжууд бол ер нь байна. Тийм л илүү дэмжлэгүүдийг илүү хийвэл зүгээр баха. Ерөнхийн ингээд дунд нь нэг бүгдэнд нь нэг компанид нэг 10 сая төгрөг өгөх хэмжээний 100 компанитай 1000 компани тий оруулж ирээд ингээд өгчих юм бол нөгөөх нь юу ч болдгоо ингээд нэг хитэн хүний 2 хүний 3 сарын 2 сарын цалин болол дуусчихна. Дараа нь ямар ч үр дүн гарахгүй юм чинь очиод авах шиг байгаа. Ер нь бол ер нь яг зөв нэгд бол тэр ганц сервис бол scale up хийх бол судлаад тийм дээр дэмжлэг хийж болж байгаа. Хоёрд бол яг өнөөдрийн шаардлага
одоо хэрэгцээндээ толгуурлаад бас дэмжлэг үзүүлж байгаа. Одоо ч бол эрүүл мэндийн дээр мал аж ахуй, хөдөө аж ахуй дээр тий иймэрхүү нэг манай улсад өөрсдөөс газар тариалангийн чиглэлээр тий тэрний автоматжуулалт, тэрний хяналтан дээр тий энэ чиглэл дээр ингээд дэмжинэ гэдэг. Газар тариалан хөрс тий энэний асуудал дээр ингээд гарааны компани гаргыг үйл бид нар одоо 100 сая төгрөг 200 сая төгрөгийн дэмжлэг өгөх бэлэн байна. Тэг шаардлага ингэж хангана. Нэгдүгээрт бол энийг технологи дээр бол аягүй сайн туршлагатай хүмүүс байх. Ийм юмнуудыг шийдэх хэрэгтэй гэл тий. Тэгэл эрүүл мэнд дээр ихэд одоо өдөөний ингээд тарцсан байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэдний шинжилгээ мэдлэгээ дээр апплайчлах зайнаас тий энэ дээр ингээд яг шийдэл гаргасан стартап компаниуд байвал бид нар дэмжинэ. Одоо нөгөө өрдсөн сэргийлэх үзлэг гээл ингээл бүүн өрн яваад байгаа шиг тэрийгээ илүү арай өөр хэлбэрлүү технологи инновацтай байлгаад тий. Тэгэл төгжрөл тэгээд энэ үйлчлэгээ шүү дээ, хөргөлтийн үйлчлэгээ, энэ хөдөлгөөний үйлчлэгээ дээр оптимизацийн тулд шаардлагатай байгаа. Бид нар хол өөр шийдэж чадахгүй байгаа. Энэ хэсгийг шийдчих юм бол одоо яачих гэдэг юм тий. Тийм шүү дээ. Одоо харин хөргөлтүүд дээр ч гэдэм үү, UB Cap дээр ингээл бүгднгийнх нь трекингүүд байгаа. Хаагуур явхад хэдэн минут явж ийн гэсэн тэр датанууд нь байгаа тий. Тэгэл энэ хөргөлтийн компаниуд, таксины компаниудын датануудыг бүгдийг нь сайхан нийлүүлж байгаа л хийхэд бол ер нь төгжрлийг тэгэн шүү дээ. Хамгийн нөлөөлнө шүү дээ. Хамгийн нөлөөлнө шүү дээ. Оптимизац хийгээд аягүй сайн гаргаж ирч чадах байх л та. Ер нь. За, ингүүл одоо жишээ тэгвэл Аригус дээр яг төрийн дэмжлэг хэрэгтэй юу? Яг одоо нээ нуугүй ярихад те одоо ер нь энийг дэлхийн нийтэд гаргая гэхэд танд те надад ийм боломж байгаа. Ер нь заах уу? Мэдээж асуудал Аригус дээр бол одоо иймэрхүү дэмжлэг байвал иймэрхүү болно гэж би бол хэлж чадна. Харин тийм. Иймэрхүү дэмжлэг байвал ер нь ямархуу дэмжлэг байвал те одоо таавал ингээд ихний хөрөнгө оруулалтыг бол Сократусаас ингээд хөрөнгө оруулалт авсан байгаа. Одоо яг ингээд стратегийн төвшний иймэрхүү хөрөнгө оруулалт байхад ийм төвшөнд болно гэдгийг хэлэх боломж байна. Боломжтой юу? Боломжтой. Яг гэвэл бид нар бол яг ингээд эхлээд энэ нэг жилийн хугацаанд бол ингээд тодорхой туршлагачлаа штэ. Тест хийгээд зах зээл рүү. Тэгээ одоо юу гэж харж байгааг бол гадаад зах зээл дээрсэн бид нар ингээд судалгаа явуул байнга харьцуулаад. Тэгэхээр илүү зөвхөн одоо нэг энэ малын GPS tracker биш. Илүү дата дээр ажилладаг том хэмжээний тий ийм дата цуглуулдаг тий. Энэ чинь нэг яах гэдэг юм л да. Бид нар энэ улсуудын гадаадын улсуудын бэлчээрийн мал аж ахуй ашигладаг улсуудын малыг ингээд трак хийж өгдөг үйлчлэгийг бид нар free сервис санал болгоё шүү дээ. Айгүй хямдхан сервис. Тэгүн гота оронд нь бид нар тэр датаг ашиглах эрхээ авъя. Тэгээ солилцоо бартардж байгаа байхгүй. Окей. Энэ сервисэн одоо төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийн санхүүжилт хийчихэд байна шүү дээ. Бид нар одоо яг энийг хийгээ явчихж байгаа. Тэгвэл бид нар энэ дээр бид нар яах вэ гэвэл AI хөгжүүлэгч баг бэлдээл дата аналитика дата баг бэлдээл тэгэд энэ орж иж байгаа зах зээлүүд дээр орж байгаа датан дээр бид нар юу эхлэх байхгүй үйл ажиллагаанууд дата дээр тий. Тэгээд кибершнийгээр ингээд нэлээд өвж томсох болцоотой. Тэгэхээр энэ дээр бол бидэрт яг нэг хамгийн хэцүү нь бидэрт байгаа. Тэр нь бол технологи нь бидэрт байдаг. Бид нар чаддаг. Тэгээд тодорхой хэмжээний ингээд санхүүжүүлэлт болон тэгээд дээрэс нь connection хэлбэрээр одоо түрүүний ярьсан тий Казахстанда, Кыргызстанда тий стануудтай ингээд Европод ч гэсэн тэгээд Африкийн орнууд ч гэсэн энэ дээр айгүйх хэрэгцээтэй байдаг. Одоо Шинэ Зеланд, Миланд ч гэдэг юм уу тий. Тэгээд эдгээр дээр ингээд бид нар ороход тий зах зээл рүү орох. Тухайн зах зээл дээр ингээд нэг талдаа дэмжлэг санхүүгийн дэмжлэг аваад нөгөө талдаа тэрийг бид нэр эргэж төлөх маягаар тий зүгээр ингээ мөнгө аваад авах бол тий бас хувийн компаниуд дээр бол дандаа ингээ грант аваад ингээ яваад байдаг бол тий айгу тэнэг байгаас тий гэтээ бид нар яг нэг дэмжлэг буцаагаад өгөөж өгөөл дэмжлэг буцаа өгөөж өгөөл яваад байгаа.
Тэг зах зээл бол энэ тийм юутай стратегтэй ороод ивэл бидэрт бол тий бас болцоо өрхөр байгаа. Яг л хамгийн хэцүү нь технологи байдаг байхгүй энд. Ер нь таны тооцоогоор тий за одоо юу гэдгийг Казахстан, Кыргызстан руу гарья гэж бодоход танаад хэдэн тий хичнээн дүнгийн тий хэдэн сая доллар за сая доллараа биш юм а гэхэд тий хэдэн 100 мянган доллар өгөхөд та нар ямар улс руу гарахад ер нь боломж байгаа вэ? Одоо таны хүсэж байгаа одоо дэмжлэг гэсэн үг тий. За улс төрийн дэмжлэг буюу стратегийн дэмжлэг байна. Мөнгөн дэмжлэг нь ер нь хэд байх вэ? Тий. Яг энэ дээр бодлоо зэрэг бас яг шууд хэлэхэд хэцүү тий. Гэхдээ яг энэ тооцоо хийж болно. Зүгээр би Silicon Valley Калифорнид үзэсгэлэнт ороод явж байхад цаахасэд би IoT-гийн дэд бүтцээр үзэсгэлэнт орж ирсэн манай хийсэн ажиллараа. За. Тэгэхэд нэг VC над дээр ирж уулзсан. Тэгэд болцоотой бол үзэсгэлэнгийн дараа хоёлаа уулзсан. Тэгээд би айгүйх хүмүүс надтай их уулзж байсан тэр үед. Би тэр VC-г жоохон тэр шагаад та би хүмүүст ярьсан та дараа болъё гэд. Нөгөө хүн за яг би чам нэрээ уцаалдээ чи заавар бол яриараа гэд. Тэгээ үзэсгэлэн дараад би ч санхасэд нэг онгоцны юунаас л 2 хоног болцсон. За. Тэгээ хийх ажилгүй байж хагаад нэрээ уцыг хараад тэр үедээ уулзсан байхгүй. Тэгээ кофе шоп. Тэгээ яг сая чиний асуулт асуусан. $1 доллар хэрэгтэй байгаа юм. Хэрэгтэй байгаа. Тэгвэл Калифорнид одоо ингээд чиний энэ системийг энэ IoT-ийн дэд бүтцийг нэвтрүүлэх үү гэдэг. Тэгээ би хэлсэн байхгүй бас. Би яг одоо тооцоо бэлэн биш учраас үнээсэн байхгүй. Тооцоо бэлэн биш ихтэй хийж болно. Гэхдээ бол ерөнхийдөө тооцоо хийсэгээгүй энэ бол хийчих юм бол Калифорни байхгүйсэн ч тэр үед манай систем. Ларавны систем. Энэ бол айгүй том юу. Тэр нь өөр систем байсан юм. Угаасаа Америкт ерөөсөө эхлэх байсан. Аль IoT-гийн манай энэ дэд бүтц систем. За. Цааш нь бид нар анх Америкт танилцуулж ирсэн. Энэ AWS-ийн IoT хариуцсан захирал хүртэл анх энэ яагаад юу вэ чинь гэж асуужсан баг. Тэгээд одоо Argus-аас өөр төсөл гэсэн. Өөр. Тэр нь ямар төсөл юм? Энэ LoRaWAN-ы IoT-гийн дэд бүтцийн төсөл байхгүй. За. Тэгээд чи хэнийг мэдэх вэ? Талигч мэрэгнийг сайн мэдгүй байна. Одоо энэ юун дээр стартапуудын фандн дээр айгүй ажиллаж байгаад насарцсан. Энэ Wagner Ads энэ захирал байсан. За. Америк. Тэр надтай хамтарч Монголд манай энэ төслийг хэрэгжүүлэх гэж нэлээд явсан. Тэгээд тэр хөрөнгө олжсэн. Үгүй бүтэд чи яг хичнээн ойролцоогоор хэлээч тий. Тэгэхээр би үгүй яг ойролцооч хэлж чадахгүй энэ чинь бас тооцоо хэрэгтэй. Гэсэн үг бодсон чинь үгүй жишээлбэл $100, $200 яаж болох юм уу? Тий. Тэгэхээр $100 бол би эхэлж чадна. Тэгэхгүй. Гэсэн чинь нэгсэн байхгүй. Надаа. Наа чи чиний алдаг. Яагаад гэдсэн чинь. Калифорнид захир өндөд хөрөнгө оруулагч нар голцоо гараашнд байгаа нэг машин л штэ. $100 машин байгаа. Тийм машин бас нэг биш 2 3 байгаа тэдэрт. Тэдэрт чи тийм машинтай хүмүүст те $100 хөрөнгө оруулалт яриа сууж байгаа. Тэгээ тэрний өгөө чин тэрнээс нэг 10% шатыг заяа. Тэр хүн ямар сонирхол. Чиний дэс доор хахад 50 сая bijиж бид нар энэ дээр орно гэж байгаа. Тэгэхээр харин би танаас асууж та тэгээд дахиад одоо тооцоол хийнэ гэж шүү. Тэгэхээр зүгээр тэрнийхээ дараа гэдэг юм. Одоо яг Argus дээр одоо би тэр VC байна гэж бодъё л та тий. Тэгэл яг Argus дээр хэдэн сая доллар хийхэд та тэр Шинэ Зеланд гэдэг юм уу тий. Европын орн Франц гэдэг юм уу тийш ингэж гарч чадах юм. Энэ бол харьцангуй багаар эхэлж болно. Сая хүрэхгүй доллар бид нар гарна. Яг бол хамгийн том зардал бол технологийн зардал байдаг. Бүтээгдэхүүний. За одоо ийм эхлэлийн буюу IDEA-ны санааны бэлэн MVP болох тэр судалгааны зардлууд нь хамгийн том нь. Тийм үү? Тий. Тэгээд одоо гээд нэгдээ дуршсан тест хийсэн биш зах зээл дээр ороод бид нар ихтэлтэй байна шүү дээ тий. Бид нар тодорхой хэмжээний ямар ч сателлит компанитай уулзаад төхөөрөмжөө хийгээл тэтэр завьлаад ингээ явчин тий. Тэгмээ тэдэрт зах зээл дээр Нью-Зеланд ч юм уу тэд нэг
тоожглсон тоогот хийсэн зах зээл рүү ороход те бид нар яг ингээд санхүүгийн хувьд бол те одоо жишээлбэл дата дээр ингээд бид нар баг бүрдүүлнэ шүү дээ. Сайн баг бүрдүүлнэ шүү дээ. Эдгэрийн цалингийн фонд монд гэдэг тэр тэгээ зах зээлийн одоо маркетингийн зардал шүү дээ тий. Тийм. Тэр чинь бас амар том зардал гарна шүү дээ. Бараг 30% нь тэн дээр гарч ирж ирнэ. байна. Би бол ажлын хүчний зардал нь бараг 50% сая гарч өрөхгүй ирнэ. зардал гэдэг маань тэр байгаа байхгүй. Тэгээс шил яг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өөрх нь өртөг гэдэг нь шүү дээ тий. Тэр бол одоо яриад ах шаардлагач байхгүй зардал байхгүй. Тийм байна. Нөгөө үйл ажиллагааны тэлэх зардал нь гэсэн үг. Бүтээгдэхүүн би одоо үйлдвэрлэлийн зардал бол маш бага болчих юм байна. Дэлхийн хэмжээний маркетинг коннекшнтай хүн ажилд аваад. Тэ. Тэгээд AI дээр бол яг ийм датаг бид нар тэ боловсруулалт тэгээд дэлхийн стандартад түвш хүрэх хэмжээний тэ ийм боловсруулалтыг модель хийгээд тэ санал болгох тэ гарцаагүй. Тийм хүн аваад тийм хүмүүстэй баг аваад тэ баг аваад тэгэхэд ингээд нэг иймэрхүү тэрэн дээр мөнгө бидэрт шаардсан үхээс ш. Бид нар одоо ингээд хардвер дээр тэр бол харьцуултанд аягүй жоохон зардал гарна. Шинжилэл энэ өөрчлөлт зах зээл дээр таниулах, борлуулалтаа хийх, тэгээд ингээд сервисийг цалингийн зардал энэ тэр юм дээр нэг зардал гарна. Гэхдээ яг сая доллартай байхад бол та нэг зах зээл рүү ямар ч байсан Европын зах зээл рүү сумбад орж болвол тэгээд дээрэс нь модынхаа зах зээлийг бол ингээд шууд 100% cover хийгээл 100% cover хийгээл тий. Тэгэл нөгөө малын хулгай энэ тэр юм нь байхгүй болно тий. Тэгээд тэрнтэй холбоотой одоо жижигхэн яриул гэмт хэрэг нь байхгүй болно. Хаана ямар энэ адуу малын бид нар аргуус дээр ажиллаж байхад зүгээр бидэрт судалгаа байдیں۔ Өвлийн цагаар ингээд адууга нэг азраг адуудаа айл гэхэд хайхад биш үү те. Дунджаар сард бол 2 удаа хайд юм бэл. Хаана гэж. Тэгэд зарим тохиолдолд хайлт биш те зардал 200,000-аас 500 гэдэм бэл. Нэг удаагийн зардал нь. Зарим нь бол тэрээс ч өндөр байна. Тэр 200 бол ер нь бараг л доод сахын зардал та. Тэр мотоциклаараа явдаг бензин тос тэгэл ийшээ явна энд очино ерөөсө адууч нь бол заримдаа 70 км алга болчих юм. Тэгдэгч гүүг алгачдаг тий. Тэгээд чи 70 км-ийн хойноос явж байгаа. Тэгээд бүр одоо мэрэгчсэн мэрэгч хүртэл байна. Сошиал дээр адуу үздэг. За. Өөр тийм үс байна. Мөнгө хийгээд зарцсан. Тэр зөвхт байна гэж хэлждэг. Тэдэн дээр өгч шилжүүлж ирэг. Ямар цэсний адуу гэл. За цавдар адуу гэл. За айл сум айл. За жоохон байж байгаа. За зүүн хойшоо байна да. Тэгээ тэрний төлөө 50,000 төгрөг тэгэл. Зүүн хойшоо нэг юм ер нь ойрхон л байна да. Тэгдэг тий. 3 хоногийн дараа олдчихно. Суган гарна. Тэгдэг. Тий. Тэгээ бүр тийм мэгчсэн мөнгө хийдэг хүмүүс байна. Тэгэхээр ер нь бол энэ зардал бол айгүй эдийн засгийн асуудал бол айгүй бодиттой юм бэл. За хоёлоо ямар ч байсан IoT технологи тэгээд стартап тий. За тэгээд энэ чиглэлийн сэдвүүдээр нэлээд сайхан бууллаа. Тэгээд Аргусын дараачийн бүтээгдэхүүнүүд тий таны дараачийн судалгааны ажлуудад үнэхээр амжилт хүсье. За тэгээд манай подкастыг үзэж байгаа за хөрөнгө оруулагч нар тий за эсвэл төр засгийн одоо сурталчилгаа бол биш гэхдээ нөгөө бодлогын хувьд ингээд биднэрт дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг бол бодит стартапууд маань ингээд ярьж байгаа тий. Тэгэхээр энэ хүмүүстэй уулзаад хэрхэн гаргалгаа гаргах уу тий ямар дэмжлэгүүд байна вэ гэдгийг ингээд бодит ажил болоод ингээ явуул бас бидний нэг зорилго биелж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр ингээд тэр зүйлийг ингээд хийгдэх байх гэж найдаж байна. Цаг хугацааны л асуудал байх. Бид нэр ер нь бол Монголоос одоо ганц цэвэрс төрөх, юникорн төрөх тий стартапууд маань амжилттай болох гэдэг бол цаг хугацааны асуудал байх. Гэхдээ тэр цаг хугацааг бид нэр урагшлуулмаар байна тий. Наан нь үзмээр байна. Илүү Монгол гэдэг нэрийг технологийн салбарт дэлхийд ганцхан мөрч болтугай гаргаж тамгалмаар байна тий. Ер нь бол тэгэхээр тэрэнд түүжээлэгч байж үнэхээр амжилт гаргаарай гэж бас танаас
хүсмээр байна. Тэгээд өөр олон судалгааны ажил, бүтээлүүд, судалгаанууд нь амжилттай байгаад илүү амжилтыг гаргах байх гэж бодож байна. Тэгээд бусад хүмүүст энэ туршлагуудаа бас маш сайн хуваалцаад тий ингээд ярьж байгаарай гэж бас танаас хүсье. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн бас энэ гарааны компаниуд дээр зориулж ийм цуврал подкастууд тий ийм явуулж байгаа нь бол ер нь бол айгүй их чухал. Тэгээд энэ олон салбарын олон мэргэжлийн хүмүүсүүдийн мэдлэг одоо туршлагыг хуваалцах юм цэг болж ажиллаж байгаад чинь бол талархаж байна. Та бүхэн Баярлалаа. бас амжилт хүсье. За баярлалаа.